Би Тэнгэр газрыг бүтээгч Төгс хүчит бурхны эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож, онгон майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Совлогдсон нас болж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. тэгээд мөнхийн улс руу одож төгсгчд бурхан эцгийнхээ баруун моторт задарсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүрийн цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гинийн уучлал, биеийн дахин амьдрал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Many religions worship a being. Олон шашин бурхан гэж нэрлэх ямар нэгэн оршихуйг шүтдэг. Үүнээс үүдэн сонирхолтой асуултууд урган гардаг. Энэ бүх шашин нэг л бурхныг өөр өөрөөр нэрлэн шүтдэг юм болов уу? Эсвэл бүгд л өөр өөр бурхныг шүтдэг үү? Тэгвэл хэдий олон янзын шашнууд бурхан гэдэг нэг л ижил үгийг ашигладагч үүгээрээ өөр өөр зүйлсийг илэрхийлдэг гэж Библи тайлбарсан байдаг. Бичвэр нь Христ итгэгчдийн бурхан бол цорын ганц үнэн бурхан гэдгийг онцолдог. Тэгэхээр бусад шашны бурхад бол хуурамч шүтэн, хуурамч бурхад гэсэн үг юм. Тийм ч учраас Христ итгэгчид Библийн бурхныг таньж мэдхийг ихэд чухалчилсаар ирсэн билээ. Тэр бол цорын ганц үнэн бурхан мөн. Түүнд л бүхнийг бүтээх устгах ба аврах хүч чадал бий. To destroy and to save. Энэ бол элч нарын тунхаг гэсэн цоврал хичээлийн маань 2 дугаар хичээл юм. Энэ хичээлийн нэр бол Бурхан эцэг. Бид энэ хичээлээр элч нарын тунхагдах итгэлийн эхний үндсэн тунхаглал болох гурвын эхний бодгал буюу Бурхан эцэгт итгэх итгэлийн тунхаглалын тухай үзэх болно. Өмнөх хичээлд үзсэнчлэн элч нарын тунхаг нь чуулганы эхэн үед янз бүрийн хувилбараар гарч ирж байсан, харин латин хэл дээр манай эртний 700-аад оны үед стандарт хэлбэрээ олсон байдаг. Орчин цагийн англи хэл дээрх хамгийн түгээмэл хувилбарыг харцгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож, онгон майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгс хүчит бурхан эцгийнхээ баруун моторт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг, ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Эдгээр хичээлээр бид элч нарын тунхагийг 5 үндсэн хэсэгт хувааж үзсэн гэдгийг та санаж байгаа бох. Эхний 3 хэсэг нь Бурхны 3 бод гайлуулах эцэг хүү ариун сүнсний тухай байдаг. Дараагийн 2 хэсэг нь чуулганы болон авралын тухай байдаг. Энэ хичээлээр бид эдгээр 5 хэсгийн хамгийн эхний хэсэг болох итгэлийн эхний үндсэн тунхаглалыг авч үзнэ. Би Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Итгэлийн энэхүү үндсэн тунхаглал дах сэдвүүдийг хувааж болох олон арга бий. Гэхдээ бид энэ хичээлээр Христ итгэлийн теологийн цөм болсон 3 сэдвийг онцлон үзэх болно. Эдгээр нь Бурхны талаарх ойлголт, төгс хүчит бурхан эцгийн бодгайл чанар ба түүний бүх бүтээлийн бүтээгч үүргийнхэн тухай юм. Энэ 3 гол сэдвийн дагуу Бурхан эцэг гэсэн энэ хичээлээ бид 3 хэсэгт хуваасан байгаа. Нэгдүгээрт Бурхны тухай үндсэн ойлголт буюу Библиэд түүний оршихуй, мөн чанарын тухай юу гэж заасныг авч үзнэ. Хоёрдугаарт төгс хүчит бурхан эцэг гэсэн хэллэгийг авч үзэхдээ гурвын эхний бодгалын онцлог мөн чанарт анхаарлаа хандуулна. Гуравдугаарт эцгийн оршин бий бүхнийг бүтээсэн бүтээгчийн үүрэг оролцоог судлах болно. Ингээд бүгдээрээ Библиэд дэх Бурхны тухай ойлголтыг эхлээд үзье. Бурханд итгэх итгэл маань бидний бусад бүх зүйлд итгэх итгэл үнэмшлийн маань суурь болдог юм шүү дээ. Тэгэхээр ертөнцийг үзэх үзлийн тухай ярих юм бол Бурхан яг төвд нь байж бусад бүх зүйл түүнтэй ямар нэг байдлаар холбоотой байна гэсэн үг юм. Энэ бол манай нийгэмд байдаг хүн төвтэй, бие төвтэй буюу бүх зүйлийг
Тэр байтугай Бурхныг хүртэл өөртөөгөө ямар хамааралтай вэ гэдэг талаас нь үздэг нийтлэг хандлагаас бүхий л талаараа өөр буюу Бурхан төвтэй хандлага гэсэн үг юм. Би төвтэй байх нь Библийн дагуух үзэл бодлын яг эсрэг. Бичвэрийн илчилсэн Бурхны үзэл бодлын эсрэг зүйл гэж хэлэхэд ч буруутахгүй байх гэж би бодож байна. Тиймээс бид үйлчлэлдээ бидний төрлөх мөн чанар би төвтэй байхгүйг хичээх хэрэгтэй. Харин Бурхан төвтэй байж би төвтэй байхын оронд Бурхан төвд ертөнцийг үзэх үзэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Of the me-centered perspective. Бид бичвэрт илчлэгдсэн Бурхны талаарх үндсэн ойлголтыг хоёр сэдвийн хүрээнд авч үзэх болно. Эхлээд Бурхны цор ганц чанар гэж теологчдын нэрлэдэг. Тэр бол оршин буй цорын ганц Бурхан гэдэг ойлголтыг үзнэ. Дараа нь Бурхны нэгдмэл чанарын тухай буюу Бурхан гурван бод галаар оршдогч цорын ганц Бурхан гэдэг талаар мөн ярилцах болно. Ингээд Бурхны цор ганц чанар буюу Библийн Бурхан бол цорын ганц бөгөөд үнэн Бурхан юм гэсэн онол сургаалын тухай одоо үзье. Бурхны цор ганц чанарыг судлахдаа эхлээд бид чуулганы эхэн үед дэлхий дахинаа өргөн тархаад байсан олон Бурхныг шүтэх шүтлэг буюу политеизмын тухай ярилцах болно. Хоёрдугаарт ганц Бурхныг шүтэх шүтлэг болох монотеизмын тухай судална. Гуравдугаарт Христ итгэлдэх Бурхны талаарх ойлголтыг авч үзнэ. Тэгэхээр эхлээд олон Бурхныг шүтэх тухай авч үзье. Политеизм бол орчлон ертөнцийг захирдаг хүчирхэг ер бусын оршихуй болох олон бурхад байдаг гэдэгт итгэх итгэл юм. Эдгээр бурхтын заримыг нь мөнх бөгөөд бүтээгдээгүй гэж үздэг бол заримыг нь ямар нэг байдлаар төрсөн бөгөөд бүтээгдсэн гэж үздэг. Олон бурхныг шүтэх шүтлэгт бурхад бүр ихэнхдээ бие биесээ ялгаатай байдаг. Гэвч политеизмд орчлон ертөнцийг бүхэлдэн захирдаг онцгой цор ганц бурхан гэж нэгж байхгүй. Политеизмын нэг түгээмэл хэлбэр бол хенотезм юм. Энэ нь ганц бурханд л итгэн өөрийгөө зориулдагч бусад бурхтыг бас үгүйсгдэггүй үзэл юм. Жишээ нь Ромын эзэнт гүрний үед зарим хүмүүс Зевсийг агуу хүчит бурхан гэж өргөмжилдэг байсан ч бусад бурхтыг мөн хүлээн зөвшөөрдөг байв. Чуулганы эхэн үеийн нийгэмд ихэнх Христ итгэгч биш хүмүүс олон бурхан шүтдэг байсан. Маш олон хүмүүс Грек, Ромын хуурамч бурхтад итгэж эртний ойрох дорндын шүтээнүүдэд мөрөгдөг байв. Тэрч бүхэл гараг иргэсийн хүч ба бүтээлүүдэд мөрөгдөг байсан аж. Харин атеизм буюу бурхангүй үзэл тун ховор байжээ. Политеизм түгээмэл байсны нэг шалтгаан нь үүнийг хуулиар шаарддаг байсан явдал юм. Жишээ нь Ромын эзэнт гүрний засгийн газар нь Ромын бурхтад мөрөгхийг шаарддаг байв. Ромчууд олон бурхтын тааллыг олж эзэнт гүрнээ хамгаалуулахын тулд ийхүү мөрөгхийг шаарддаг байсан хэрэг. Гэхдээ олон бурхтыг шүтэх явдлын хамгийн гол шалтгаан бол хүн төрлөختний нүгэлт мөн чанар байсаар ирсэн. Хүн төрлөختөн үнэн бурхнаасаа нүүр буруулж хуурамч бурхад руу эргэхдээ маш амархан гэж Библиэд тодорхой өгүүлдэг. Ялангуяа үүнийг гим нүглийн тухай Библийн онол сургаалаар тайлбарладаг. Энэ нь бид агуу бүтээгчийн бүтээл гэхээс илүү Бурхны гим нүгэлтэй бүтээлүүд гэсэн үг юм. Гим нүгэл бидний Бурхны бүтээлээрээ илчилсэн тэрхүү үннийг харах нүдийг сохолж орхидог. Тэгээд хүмүүс огт Бурхан биш зүйлсийг Бурхан эсвэл Тэнгэрлэг мөн чанартай бурхад гэж эндүрдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс жинхэнэ бурхныг өөрсдийн ямар нэг төсөөллийн бурхтаар орлуулж орхидог гэсэн үг юм. Дэлхийн ертөнцийг ямар нэг агуу хүчит бүтээгч бүтээсэн байх учиртайг хүн бүр зүрх сэтгэлийнхэн гүнд мэдэрдэг гэж Библиэд хэлсэн байдаг. Гэвч хүн төрлөх гим нүглийнхээ улмаас үнэн бурхныг таньж бүтээгч гэдгийг нь хүлээн зөвшөөрч чаддгүй.
Үүний оронд тэд Бурхны үүсийг бусад их сурвалжуудтай холбон тайлбарладаг. Ром номын 1:20-23 дээр Паул энэ тухай юу гэж хэлснийг сонсцгоё. Энд ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Гэвч тэд Бурхныг мэдсэн атлаа Бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин ч бодол санаа нь хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэрэгэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурхны алдрыг муудаг хүн шувууд дөрвөн хүлт амьтад хийгээд мөлхөгчөдтэй адил дүрээр сольжээ гэв. Паулын хэлснээр бол Библийн Бурхан оршин байдаг нь хүн бүрд илэрхий буюу тодорхой харагдаж мөн ойлгогддог гэжээ. Тэрч бүх хэл хүн төрлөختөн бүтээсэн бүтээлээр нь дамжуулан Бурхныг аль хэдийн таньж мэдсэн гэж Паул хэлсэн. Гэвч хүн дэндүү их гэм нүгэлтэй тул түүнийг алдаршуулж, түүнд талархал өргөхөөс үргэлж татгалздаг. Харин бид Бурхны алдрыг өөрсдийн бүтээсэн хуурамч бурхтаар сольж мөргөх болсон. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд гэд бүх хүн зүрх сэтгэлийнхээ гүнд оюун санаандаа дотоод ухамсартаа Бурхан байдаг гэдгийг мэддэг гэж Библиэд хэлсэн. Гэвч Ром 1-р бүлэгт Адам, Ева хоёр гэм нүгэл дунснаас хойш хүн төрлөختний зүрх сэтгэл Бурханаас эргэж Бурханд биш, Бурхны бүтээдүүдэд мөргөж эхэлсэн гэсэн байдаг. Эндээс харуул хүмүүний зүрх чухамдаа бүхий шүтэн шүтлэгийн үйлдвэр уг үндэс их сурвалж нь болсон хэрэг юм. Ингээд бид политеизмын тухай ярилцлаа. Одоо бүгдээрээ цорын ганц Бурхан байдаг гэж үздэг монотеизмын тухай судлахад бэлэн боллоо. Товчхондоо монотеизм цорын ганц Бурхан байдаг гэдэгт итгэдэг бүх шашин багтдаг. Жишээлбэл орчин цагт Юудын шашин, Христ итгэл, Исламын шашин зэрэг нь монотеизмд багтдаг. Учир нь тэд цорын ганц Тэнгэрлэг Бурхан байдагт итгэдэг юм. Бичвэрийн олон хэсэгт цорын ганц Бурхан байдаг гэдгийг маш тодорхой хэлж тунхагласан байдаг. Хэдэн жишээг хамтдаа сонсцгоё. Соломон хаан энэ тухай 1-р хаад 8:60 дээр тунхагласан байдаг. Энд өөр хинч биш, эзэн л Бурхан гэжээ. Дуулал 86-гийн 10 дээр Давид хаан их эзэн тандан дуулахдаа та бол Бурхан, та ганцаараа гэжээ. 2-р хаад 19:19 дээр Хизкия залбирахдаа таныг эзэн ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв. Ром 3:30 дээр Паул Бурхан цорын ганц гэсэн байдаг. Яаков 2:19 дээр Яаков ингэж хэлэхдээ Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Эн чин сайн гэжээ. Цорын ганц Тэнгэрлэг оршихуй байдаг. Энэ нь хуучин гэрээний үед ч, шинэ гэрээний үед ч үнэн хിവэр байсан. Мөн чуулганы эхний хэдэн зуунд ч энэ үнэн байсан. Энэ нь өнөөдөр ч гэсэн үнэн хിവэр л байна. Гэхдээ цорын ганц Бурхан байдаг гэдэгт итгэдэг бүх шашин нэг ижил Бурханд итгэдэггүй гэдгийг энд хэлхэн зүйтэй. Өмнө нь хэлсэнчлэн Юудын шашин, Христ итгэл, Исламын шашны аль аль нь цорын ганц Бурхан байдаг гэж үздэг. Үүгээр зогсохгүй тэд бүгд энэхүү Бурханаа Авраамийн Бурхан гэж үздэг. Гэхдээ Авраамийн Бурхан гэдэг ойлголт нь өөр хоорондоо их ялгаатай байдаг. Бурхны мөн чанар, Тэнгэрлэг үйс, дүр төрх гээд бүх талаар тэдний итгэл үнэмшил зөрчилддөг. Юудын шашныг авч үзье. Юудын шашин Христ итгэлийн л нэгэн адил хуучин гэрээнд үндэслэдэг. Гэвч тэд Библиэд илчлэгдсэн гурвлаар оршигч Бурхныг үгүйсгдэг. Тэд гурвлын бодгал бүрийг үгүйсгдэг. Тэд Есүсийг эзэн бөгөөд хүн болж төрсөн Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд ариун сүнсийг Бурхны нэг бодгал гэдгийг ч үгүйсгдэг. Ийхүү Есүс болон ариун сүнсийг үгүйсгдэг тул тэднийг илгээсэн эцгийгч мөн тэд үгүйсгдэг гэсэн үг юм. Есүсийн талаар Лук 10:16 дээр өгүүлсэн байдаг. Энд намайг үл хэрэгсэгч нь намайг илгээсэн нэгнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ гэжээ. Юудын шашин Есүс болон ариун сүнсийг үл хэрэгсдэг учраас эцгийгч бас үл хэрэгсдэг. Юудын шашин Бурхныг хуучин гэрээн заасны дагуу итгэн хүндэлдэг гэж өөрийгөө үздэг. Христ итгэгчдийн хайрладаг тэрл хуучин гэрээг зааж бид яг энэ Бурханд итгэдэг гэж хэлдэг. Тиймээс өнгөцгөн харуул бид нэг ижил Бурханд итгэдэг мэт харагдаг.
Гэвч нөгөө талаас нь харуул тэд Есүс доторх Бурхны бүрэн дүрэн илчлэлийг үл хэрэгсдэг тул тэд бидний итгэдэг Бурханаас өөр бурхантай гэсэн үг. Исламын шашныг авч үзвэл тэдний Бурхны талаарх ойлголт нь Библиэд зөрчилдөг нь маш тодорхой байдаг. حقيقة هذا موضوع مهم. Исламын шашин цор ганц Бурхны талаар юу гэж сургадаг вэ гэсэн чухал асуулт бий. Исламын шашин нь Бурхны доторх нэгдэл ямар нэгэн байдлаар итгэдэг. Гэхдээ Христ итгэлдэх эзний мөн чанар, зан чанарын талаарх тодорхойлтууд нь Исламынхаас огт өөр байдаг. Бид Христийн золилт ба биежилтийн тухай онол сургаалд итгэдэг. Эдгээр нь хүмүүсийн амьдралд эзний мөн чанарыг маш тодорхой зааж өгдөг үндсэн сургаалууд юм. Гэтэл муслимчүүдийн Бурхны нэгдлийн талаарх ойлголтод золилт ба биежилтийн аль нь байдаггүй. بطريقة واضحة. Исламын шашны Бурхны талаарх ойлголт нь Библиэд үнэхээр зөрчилдөг. Библиэд хамгийн ихээр зөрчилдөг нэг зүйл бол Бурхан бол ялгаагүй нэг бүхэл гэсэн итгэл юм. Ислам шашны хувьд энэ нь юу гэсэн үг болохыг би тайлбарлахыг хичээе. Энэ бол Бурхан туйлын цор ганц тул түүний дотор ямар ч хамтын оршихуй үгүй гэсэн үг юм. Христ итгэлийн хувьд ч бас цор ганц Бурхан л буй гэсэн монотеизмд туйлын үнэж билээ. Библийн хамгийн анхны тунхаглал бол сонс Израиль. Эзэн бол бидний Бурхан бөгөөд ганц эзэн гэсэн байдаг. Энэхүү монотеизмын тунхаглал бол анхнаасаа Юудын Христ итгэлийн теологийн уламжлал байсаар ирсэн. Тиймээс Христ итгэгчид бол монотеистүүд гэсэн үг юм. Олон ислам шашинтай найзууд маань биднийг тийм биш гин. Тэд биднийг нэг биш гурван бурханд итгэдэг гэж боддог. Тэд биднийг эцэг их хүүд итгэдэг гэж бодно. Учир нь Мухаммед Бурхны талаарх Христ итгэлийн онол сургаалыг буруу ойлгосон юм. Гэтэл гурвын тухай Христ итгэлийн онол сургаал бол эцэг хүү ариун сүнс гэсэн гурван бод галаар мөнхөд оршигч цорын ганц Бурхны тухай юм шүү дээ. Энэ гурвал бол нэг Бурхныг гурван янзаар илэрхийлсэн гэсэн үг биш. Мөн нэг Бурхныг гурван өөрөөр дүрсэлсэн гэсэн үгч биш. Харин энэ нь цор ганц үнэн Бурхан доторх гурван бодгол хоорондын жинхэнэ бодит нөхөрлөл юм. Үүгээрээ энэ нь Бурхны талаарх исламын ойлголтоос тис өөр байдаг үлээ. Тэгэхээр Юудын шашин, Христ итгэл, исламын аль нь нэг Бурханд итгэдэг монотеист шашин юм. Эдгээр нь бүгд л олон Бурхан байдгийг үгүйсгдэг тул политеизмээс эрс ялгаатай. Гэвч Бурхны тухай онол сургаал нь ялгаатай байдаг учраас бие биесээ мөн эрс ялгаатай байдаг. Бид политеизм ба монотеизмын тухай ярилцлаа. Одоо тэгэхээр Христ итгэлийн хүлээн зөвшөөрсөн элч нарын тухагт бичигдсэн Бурхны талаарх ойлголтыг тайлбарлахад бэлэн боллоо. Элч нарын тунхагдах Бурхны талаарх ойлголт тун энгийн. Энэ нь би Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит Бурхан эцэгт итгэдэг гэдэг. Энэхүү тунхагт цор ганц Бурхны талаар шууд тодорхой өгүүлээгүй байгааг та анзаарсан байх. Хэрэг би тунхагийн гарал үүслийг мэддэггүй байсан бол эдгээр үгсийг уншаад Юудын шашны эсвэл Исламын шашны Бурхны тухай ярьж байна гэж андуурч болох юм. Эсвэл олон бурхтын дундах нэг Бурханд итгэх тухай байна гэж ойлгож болохоор байна. Тэгвэл бид энэ нь монотеизм ба политеизмын тухай бус. Харин Христ итгэлийн гурвлаар оршигч Бурхны тухай ярьж байна гэдгийг хэрхэн мэдэх вэ? Нэг талаар тунхаг нь Бурхны талаар өгүүлсэн өөр бусад тодорхой зүйлсээр дамжуулан Христ итгэлийн бус монотеизмыг үгүйсгдэг. Өмнөх хичээлээр үзсэнчлэн тунхаг нь ариун гурвлын талаар өгүүлэх зохион байгуулалт бүхий бүтэцтэй. Энд эцэг Бурхан, түүний цорын ганцгүй Есүс Христ ба ариун сүнс гэсэн нэг мөн чанарыг хуваалцах гурван тустай бод галын тухай байдаг. Дахин хэлэхэд тунхаг нь итгэлийн дэлгэрэнгүй тунхаглал биш, харин итгэлийн үндсэн хураангуй гэдгийг санаарай. Тунхагийг чуулганы ёслолд ашиглах үедээ Бурхны гурван бод галыг ийхүү дурдах нь гурвын онолын тухай ярьж байна гэдгийг бүгд мэддэг байжээ. Нөгөө талаар тунхаг нь Бурхан гэдэг ерөнхий үгийг Тэнгэрлэг нэр болгон ганц тоон дээр бичснээрээ политеизмыг үгүйсгэсэн. Бурхан гэдэг ерөнхий нэрээр олон зүйлийг төлөөлүүлж болно. Олон шашин өөрийн шүтдэг зүйлсийг бурхад гэж нэрлэдэг.
Библиэд ч мөн бурхан гэдэг үгээр жүтгэр, шүтэн, удирдагчдыг тодорхойлон хэлсэн цөөнгүй тохиолдол бий. Тэдгээр бурхад нь бас өөрийн гэсэн оноос нь нэртэй байдаг. Жишээ нь эртний Ромын шашинд дайны бурхныг Марс, далайн тэнгисийн бурхныг Нептуны, бурхтын удирдагчдаар Юпитер гэдэг байв. Үүнчлэн Библийн бурханч тодорхой нэрсээр танигдсаар ирсэн. Тэдгээр нэрсийн ихэнх нь дүрсэлсэн нэр байдаг. Жишээ нь Эл Шадай буюу үүнийг төгс хүчит бурхан гэж орчуулдаг. Энэ нь бурхан бол төгс хүчит нэгэн гэсэн утгатай үг юм. Мөн Эл Илён буюу хамгийн дээд бурхан гэж орчуулдаг. Энэ нь бүхнийг захирагч бурхан гэсэн утгатай. Түүнчлэн Адоне гэдгийг эзэн гэж орчуулдаг. Энэ нь багш ба захирагч гэсэн утгатай байна. Гэхдээ бурхны талаарх бидний ойлголтыг хамгийн ойр илэрхийлдэг нэр бол Явэ гэж хэлж болох юм. Эртний орчуулгуудад энэ нэрийг Йехова гэсэн байдаг. Харин орчин цагийн орчуулга нь ерөнхийдөө үүнийг эзэн гэж орчуулсан байдаг ч энэ нь Адоне гэдгээс өөр утгатай байна. Хүн төрлөختний түүхийн үн эрт үеэс бурхан өөрийгөө Явэ гэсэн нэрээр илчилсэн байдаг. Хүн төрлөختөн бүр Адамын хүү Сетийн үедж бурхныг энэ нэрээр нь дуудаж байсан жишээг бид Эхлэл 4:26 дээрээс харж болно. Ноа Эхлэл 9:26 дээр бурхныг Явэ хэмээн дуудсан. Мөн Авраам ч Эхлэл 12:8 дээр бурхныг энэ нэрээр дууджээ. Гэтэл 3:13-аас 14 дээр бурхан өөрийгөө Мосед Явэ гэдэг нэрээр танилцуулсан. Энэ ишлэлийг хамтдаа харцгаая. Тэгэхэд Мосе бурханд хараач би Израилийн хөвгүүд дээр очиж тэдэнд эцэг өвгдий чин бурхан намайг та нар руу илгээв гэж хэлэхэд тэд надаас түүний нэр хинбэ гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ гэхэд бурхан Мосед би бол би байгаа юм гэв. Тэгээд тэр Израилийн хөвгүүдэд чи би байгаа намайг та нар руу илгээв гэж хэлгээв. Явэ гэдэг нэр нь еврей хэлний би байгаа гэсэн утгатай Ихье гэдэг үгнээс гаралтай. Энэ бол бурхны ард түмэндээ өөрийгөө илчилсэн хамгийн ойр дотн нэр бөгөөд бусад нэрсээс илүүтэйгээр түүнийг хурамчтай бурхтаас ялгаж өгдөг. Үнийг хэрэгтэй бичвэрлэх эзнийг дууддаг бүх нэрсийн дотроос бурхан гэдэг нь хамгийн ерөнхий нэр юм. Орчин цагийн хуучин гэрээнд дэх бурхан гэдэг үг нь ихэвчлэн еврей хэлний Эл эсвэл Элохим гэсэн үгийн орчуулга байдаг. Харин шинэ гэрээнд энэ нь ихэвчлэн грек хэлний Теос гэдэг үгний орчуулга байдаг. Гэхдээ Библийн цаг үед бусад шашнуудад ч өөрсдийн бурхтыг ийхүү нэрлэдэг байсан. Тэгвэл яагаад элчнэрийн тунхагт Явэ гэдэг илүү тохиромжтой нэрийг биш, харин бурхан гэдэг ерөнхий нэрийг ашигласан юм болов? Учир нь бурхан гэсэн ерөнхий нэрийг ашигласнаар элч нарын тунхаг нь Христ итгэлийн бурхан цорын ганц бурхан гэж дуудах зохистой юм гэдгийг харуулахыг зоржээ. Нэгдүгээр хаад 8:60 дээр энэ тухай өгүүлдэг. Энд өөр хинч биш эзэн л бурхан гэжээ. Тиймээ бусад шашнууд үнэн бодит бурхтыг шүтдэг гэж итгэдэг. Гэвч үнэндээ тэд хий хоосон зүйлсийг эсвэл жигтгэрийг буюу Христ итгэлийн бурхны захирдаг дорд бүтээгдсэн сүнснүүдийг шүтдэг юм. Паулийн тухай 1-р Коринт 10:20 дээр тодорхой хэлсэн. Энд тэгээд ч дахтаг юмсыг тэд бурханд өргөдөг бус. Харин жүтгэрүүдэд өргөдөг юм гэжээ. Хуурамч шүтэн шүтгчид үнэндээ жүтгэрт дахил өргөж байгаагаа мэддэггүй. Тэд олон төрлийн бурхтыг л шүтэж байна гэж итгэдэг. Гэвч эндүрч байна. Өнөө цагт Христ итгэлээс гадна олон шашин бий. Хинду, Шинто, Бөөмөргөл, Вика, Ислам болон Юдэн шашин. Овог аймгийн шашин шүтлгүү зэрэг маш олон шашин бий. Гэвч эдгээр шашны бурхад бол хуурамч юм. Тэдний зарим нь жүтгэрийг шүтдэг. Зарим нь амьгүй зүйлсийг шүтдэг. Зарим нь хийсвэр зүйлсийг шүтдэг. Харин Библиэд Христ итгэлийн бурхан бол жинхэнэ үнэн бурхан. Зөвхөн Христ итгэлийн бурхан л энэ дэлхийг шүүн. Зөвхөн Христ итгэлийн бурхан л хүн төрлөختнийг аврах хүчтэй гэж хэлсэн байдаг. In its first article, Элч нарын тунхагийн хамгийн эхний итгэлийн үндсэн тунхаглалд
шинэ итгэгчдийг өмнөх хуурамч бурхтай хайж зөвхөн Библийн бурхныг цорын ганц үнэн бурхан гэж хүлээмжшөөрөхийг уриалсан байдаг. Энэхүү дуудлага нь Библийн амин чухал сургаалыг тусган харуулдаг. Хуучин ба шинэ гэрээний бурхан бол цорын ганц үнэн бурхан гэдгийг хүлээмжшөөрөхийг Библи бүх хэрэн үеийн бүх хүнээс шаарддаг. Мөн зөвхөн түүнийг л хүндлэн мөргөхийг шаарддаг. They worship only Him. Ингээд бид Бурхны цорын ганц чанарын тухай ярилцлаа. Одоо түүний нэгдмэл чанарын тухай буюу түүний сүнс, мөн чанарын нэглийн тухай үзэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээрээ гурвлын онолыг дараах байдлаар тодорхойлсныг та бүхэн санаж байгаа ах. Энэ нь Бурхан бол гурван бодгалтай угтаа нэг л мөн чанартай гэсэн нь юм. Энэхүү бодгал гэдэг нь ангид ухамсартай хувь чанарыг хэлдэг. Харин мөн чанар гэдэг нь Бурхны үндсэн чанар эсвэл түүний оршихуйн чанарыг хэлж байгаа билээ. Тэгвэл бид Бурхны нэгдмэл чанарын тухай үзнэ гэдэг маань түүний мөн чанар буюу үндсэн чанар, түүний оршихуйг бүрдүүлдэг чанарын тухай ярина гэсэн үг юм. Өнөө цагт теологчид энгийн нэгдмэл чанар гэдэг нэр томьёог мэргэжлийн үг болгон ашигладаг болсон. Энэ нь Бурхныг ойлгоход энгийн хялбар гэсэн утгаар хэлээгүй. Түүний мөн чанар нь олон өөр чанаруудын холимог биш. Харин нэгдмэл нэг бүхэл чанарыг илэрхийлдэг. Нэгдмэл чанарын тухай энэ ойлголтыг бид цэвэр усыг шавартай харьцуулах замаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл цэвэр усыг энгийн нэг бүрдэлтэй гэж хэлж болно. Энэ нь бүхэлдээ усал байна. Өөр юу ч үгүй. Харин энэхүү цэвэр усан дээр шороо хийвэл шавар болно. Ус ба шороо гэсэн хоёр зүйлээс бүрдсэн тулд шавар нь олон хэсэг бүхий бүрдэлтэй болно. Бурхны мөн чанар бол яг л цэвэр устай адил зөвхөн ганц л бүрдэлтэй байна. Гэвч энэ яагаад тийм чухал гэж? Христ итгэлд яагаад Бурхан бол олон зүйлээс бүрдээгүй нэгдмэл нэг гэж онцолдог вэ? Энэ асуултад хариулахын тулд гурвлын онолыг дахин нэг харцгаая. Гурвлын онолд Бурхан гурван бодгалтайч нэг л мөн чанартай гэж заасан байдаг. Гурвлын онолын гол чухал ойлголт бол бодгал болон мөн чанарын хоорондын ялгаа юм. Бурхан мөн чанарынхаа хувьд нэг бол бодгалын хувьд гурав гэсэн үг. Тэгэхээр үнэндээ бид Бурханыг нэг юу, гурван хэн гэж хэлж болно гэсэн үг. Библиэд Бурханыг эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурван бодгалтай бөгөөд цорын ганц л Бурхан байна гэдгийг хүчтэй тунхагладаг. Ихэнх үеийн чуулганы амьдралд теологчид цорын ганц Бурхан байдаг гэдгийг тайлбарлах сайн арга бол түүний мөн чанар ба оршихуйн тухай ярих явдал гэж үзсэн. Тиймээс тэд Бурхан бол нэгдмэл нэг мөн чанартай гэж хэлэхдээ эцэг, хүү, ариун сүнс нь гурвлын дотор нэгдсэн тус тусдаа Бурхан гэдгийг үгүйсгдэг. Харин үүний оронд тэд энэ гурван бодгал нь үргэлж нэгэн Бурханы дотор хамтдаа оршин байсан гэдгийг баталсан юм. Ийхүү бусад шашнууд Христ итгэлийг гурван Бурхантай хэмээн гүтгэх үед хариу болгон бид гурван Бурханд итгэдэггүй гэдгээ тодорхой болгон тайлбарлаж чадсан. Харин бид гурван бодгалаар оршдог цорын ганц Тэнгэрлэг Бурханд итгэдэг. Мусульманчуудтай ярилцахад тэд ихэнхдээ Христ итгэлийн гурвлын онол бол гурван Бурханд буюу тритезмд итгэх итгэл гэж хэлдэг. Чуулганы түүхэнд хэн ч үнийг батлаагүй. Учир нь эхлээс илчлэл хүртэл эцэг бол Бурхан, хүү бол Бурхан, ариун сүнс бол Бурхан гэдгийг болон Бурхан бол нэг гэдгийг баталсаар ирсэн байдаг. Цорын ганц амьд үнэн Бурхан бий. Тиймээс Бурханы бүрэн дүүрэн илчлэлийг ойлгох ганц арга зам бол цор ганц Бурхан байна. Өөр байхгүй бөгөөд эцэг, хүү, ариун сүнс нь цор ганц Бурхан дотор хамтдаа оршдог гэж хэлэх явдал юм. Чуулган гурвлаар оршигч ганц Бурхан байдаг гэдгийг батлан хадгалсаар ирсэн тул бид гурван Бурхад буй гэж үздэггүй. Ганц Бурхан байна. Гэхдээ гурван бодгалтай. Библиэд ийхүү зааж чуулган баталгаажуулснаар биднийг энэ төрлийн шашнуудаас ялгаж өгдөг.
эртний өөр нэгэн тунгаг болох Никаягийн тунгагт яг энэ санааг тун тодорхой хэлсэн байдаг. Есүс Христ Бурхны цорын ганц хүү бол эцэгтэйгээ нэг мөн чанартай. Учир нь элч нарын тунгах нь Никаягийн тунгахаас илүү ерөнхий байдаг учраас энэ бүхнийг нарийн дэлгэрэнгүй дурдаагүй. Гэвч энэ нь би 3 бод галаар уршигч цорын ганц Бурханд итгэдэг гэснээрээ уг санааг илэрхийлсэн байна. Христ итгэгчид 3 бод галаар уршигч цор ганц Бурханд итгэх нь Христ итгэлийнх нь амьдрал тоо томшгүй олон нөлөө үзүүлдэг. Жишээ нь уламжлалт Христ итгэлийн магтаал хүндлэл гурвал дээр үндэслэсэн байдаг. Бид гурвлын бод гал бүрийг мөргөн хүндэлж тус бүрд нь магтаал залбирлын дуугаа өргөдөг. Гурвлын аль нэгийг нь хүндэлж нөгөөг нь үл томсорлвол Бурхныг ч үл томсорлож байна гэсэн үг юм. Бид эцэг хүү ариун сүнсний аль альнийг нь хүндлэн үйлчилж хайрлах ёстой. Учир нь тэд бүгд л нэг Бурхан билээ. Бид Христ итгэлийн Бурхны тухай үндсэн ойлголт болон түүний оршихуйн мөн чанарын тухай үзлээ. Одоо бүгдээрээ төгс хүчит эцэг Бурхан гэсэн өгүүлбэрт анхаарлаа хандуулцгаая. Библиэд гурвлын эхний бодгал болох Бурхан эцгийн тухай онцгойлон юу гэж заасныг авч үзье. Төгс хүчит эцгийн тухай яриагаа бид 4 хэсэгт хуваан үзнэ. Нэгдүгээрт бид Библиэд эцэг гэдэг үгээр хэрхэн Бурхныг төлөөлүүлж байсан тухай үзнэ. Хоёрдугаарт Бурхан эцгийн бодгалыг гурвлын үүднээс авч үзэх болно. Гуравдугаарт бид түүний эцгийн мөн чанарын тухай буюу тэрээр энэхүү үүргээ хэрхэн биелүүлдэг тухай судална. Дөрөвдүгээрт бид түүний хүч чадлын тухай ярилцсан. Ингээд эхлээд хамтдаа Библи Бурханыг эцэг хэмээн нэрлэдэг байсан тухай үздэцгээе. Библиэд эцэг гэсэн нэрийг 3 өөр утга санаагаар ашигласан байдаг. Нэгдүгээрт Бурхан бол бүхнийг бүтээгч гэсэн утгаар ашигласан. Энэ утгаар нь шинэ гэрээнд ашигласан нэг жишээ гэвэл 1-р Коринт 8-6 дугаар ишлэл юм. Энд Паул эцгийг оршин буй бүхнийг бүтээгч гэж тодорхойлсон. Бурхныг ийхүү эцэг хэмээн тодорхойлсон Библийн тодорхойлолт бүр гурвлын эхний бодгалыг хэлээгүй гэдгийг ойлгох нь чухал. Эцэг гэдэг нэрийг ашигласан 2 дахь утга нь Бурхны охид хөвгүүд болж үрчлэгдсэн итгэгчдийн Бурхантай харилцах харилцааг илэрхийлдэг. Паул Ром 8:15 дугаар ишлэд бид үрчлэлийн сүнсийг хүлээн авсан тул Бурхныг Аава, эцэг минь гэж дууддаг гэж хэлэхдээ энэ 2 дахь утгаар ашигласан байдаг. Эцэст нь эцэг гэдэг нэрийг Есүс Христ болон Бурхан эцгийн хоорондын онцгой харилцааг илэрхийлэхдээ ашигласан. Тэгэхээр энэ 3 утгыг нэгтгэн дүгнвэл энэхүү эцэг гэдэг нэрийг 1-дүгээрт Бурхныг бүтээгч гэж ярихдаа, 2-дүгээрт Бурхныг аврагч, золигч гэж хэлэхдээ, 3-дүгээрт хүү ба эцгийн онцгой харилцааныхын тухай ярихдаа ашигласан гэсэн үг юм. Харамсалтай нь зарим Христ итгэгчид Библиэд эцэг гэдэг нэрийг ашигласан тохиолдлууд нь зөвхөн гурвлын эхний бодгалын тухай ярьж байна гэж андуурдаг. Гэвч гурвлын онлон шинэ гэрээний үе хүртэл бүрэн дүүрэн илчлэгдээгүй байв. Нэг Бурхны доторх олон бодгалын тухай хуучин гэрээний энд тэнд мэрсэр сэжвэрүүд байдаг. Хэдий тиймч хуучин гэрээ тэр чигээрээ Бурхны цорын ганц байдалд голчлон анхаарсан байдаг. Тиймээс хуучин гэрээнд Бурхныг эцэг гэж дуудсан нь гурвлыг бүхэлд нь илэрхийлж байгаа болохоос биш, гурвлын зөвхөн нэг л бодгалыг онцлоогүй гэж ойлгож болно. Мэдээж зарим тохиолдолд эцэг гэдэг нэрийг эцгийн бодгалыг онцлон нэрлэхдээ ашигласан нь бий. Гэхдээ шинэ гэрээгээр бүрэн дүүрэн илчлэн ойлгуулахаас өмнө Бурхныг дуудсан бүхий л нэр тэр дундаа эцэг гэдэг нэр хүртэл гурвлыг бүхэлд нь илэрхийлсэн байдгийг бид мартаж болохгүй. Дэд хууль 32-ын 6, Исая 63-ын 16 болон 64:8 зэрэг ишлэлүүдэд эцэг гэдэг нэрийг Бурхныг бүхэлд нь хэлэхдээ ашигласан байдаг. Илүү ойлгомжтой болгохын тулд бүгдээрээ хуучин гэрээний нэг жишээг хамтдаа харцгаая. Малах 2:10 дээр иш үзүүлэгч ийхүү асуусан байна. Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү гэжээ. Энд эцэг хүү ариун сүнсийг бүгдийг нь багтаасан нэг Бурханыг эцэг гэж дуудаж байна. Учир нь энэ гурав нь хамтдаа хүн төрлөختнийг бүтээхэд оролцсон юм. Эцэг хүү ариун сүнсний аль аль нь өөр өөрийн үргийг гүйцэтгэсэн гэдгийг шинэ гэрээнд тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл хуучин гэрээний энэ ишлэлд Бурхны бодгалуудын хоорондох ялгааг төдийлөн гаргаж өгөөгүй байна. Харин бүтээлд бүгд оролцсон тул эцэг гэдэг нэрээр Бурхны бодгал бүрийг багтаа нэрлэжээ.
Шинэ гэрээг бичсэн хүмүүс хуучин гэрээнээс иш татан гурвлыг бүхэлд нь эцэг гэдэг нэрээр ерөнхийлөн хэлсэн нь үүнийг ойлгоход бүр хүндрэлтэй болгосон байдаг. Жишээ нь Матай 5:45, 6-гийн 6-аас 18, Үс 17-гийн 24-өөс 29-р зэрэг ишлэлүүдэд янз бүрийн шалтгаанаар гурвлыг бүхэлд нь эцэг гэж нэрлсэн байдаг. Зарим тохиолдолд нь Бурхан бүхлээрээ энэ дэлхийг бүтээхэд оролцсон учраас бусад тохиолдол нь гурвлын бод гал бүр бидний дагах ёстой ёс зүйн хэм хэмжээ болдог учраас тийхүү бичсэн байдаг. Илүү сайн тайлбарлахын тулд дахин нэг ишлэлийг харцгаая. Яаков 1:17 дээр юу гэснийг хамтдаа харцгаая. Энэ нь аливаа сайн сойрхол ба аливаа төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг гэжээ. Энэ ишлийн өмнө Яаков Бурхны зан чанар, ёс суртахуун бол цэвэр ариун байдаг тухай ярьсан. Тиймээс Бурханаас ирсэн бүх зүйл сайн, мөн бүх сайн зүйл Бурханаас ирдэг гэсэн гол санааг тэр энд хэлсэн. Сайн бүхэн гурвлаар уршигч Бурханаас ирдэг учраас Христ итгэлд орчуулагч нар энэ үгийг гурвлыг бүхэлд нь ярьж байна гэж ойлгодог. Мэдээж хуучин гэрээний л нэгэн адил энд ч бас эцэг гэдэг бод галыг илүү чухалчилдаг нь учиртай. Гэхдээ хүү ариун сүнс хоёрч бас бидэнд сайн зүйлсийг өгдөг гэдгийг ойлгож итгэх нь чухал. Үүнээс гадна Библиэд эцэг гэдэг нэрийг хүү ариун сүнс хоёроос тусдаа зөвхөн эцгийн тухай ярихдаа ашигласан байна. Иохан 1:14, 18, Иохан 5:17-оос 26, Галаат 4:6 болон 2-р Петр 1:17 гэх мэт ишлэлүүдээс жишээ татан харж болно. Илүү ойлгомжтой болгохын тулд дахиад 2 ишлэгийг авч үзье. 2-р Иохан 9-дэр Илч Иохан эцэг болон хүүг тусад нь салгаж бичсэн байдаг. Энд хэтэрч Христийн сургаал дор байдгүй хинтш Бурхан байхгүй. Сургаал дотор байгч хүнд эцэгч хүүч байна гэжээ. Иохан 14:16-аас 17 дээр Есүс элч нартаа энэ амлалтыг өгөх үедээ эцэг болон ариун сүнс хоёрыг тусад нь ялгаж бичсэн. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Тэр бол үнний сүнс гэж. Ингээд бүгдээрээ Библиэд эцэг гэдэг үгийг Бурхныг бүхэлд нь хэлэхдээ мөн гурвлын эхний бодгалыг онцлон ярихдаа ашигласан тухай үзлээ. Одоо тэгвэл гурвлын бусад бодгалаас Бурхан эцэг гэдэг бодгал нь ямар ялгаатай болохыг үзэхэд бэлэн боллоо. Хүү ба ариун сүнстэй харилцах эцгийн харилцааг олон янзаар тайлбарласан байдаг. Гэхдээ теологийн түүхэнд бол гурвлын талаар 2 үзэл гол нь давмгайлсаар ирсэн. Ялангуяа гурвлын онтолог оршихуй, гурвлын экономик зохион байгуулалт, онол гэж ярих нь их түгээмэл байсан. Энэ 2 үзэл хоёулаа нэгэн ижил гурвлын тухай буюу эцэг хүү ариун сүнсний тухай боловч Бурхны доторх 3 бодгал хоорондох харилцааны өөр талуудыг онцолдог гэсэн үг. Нэг талаар Бурхны орших үед анхаарлаа хандуулах үед гурвлын онтологийн тухай ярих нь их байсан. Онтолог гэдэг нь оршин буйтай холбоотой гэсэн утгатай үг юм. Тиймээс бид гурвлын онтолог гэж ярил гурвлын орших үе эсвэл мөн чанарын тухай ярьж байна гэсэн үг. Бид гурвлын 3 бодгал хоорондоо хэрхэн харилцаж нэг мөн чанарыг хэрхэн хуваалцсан оршдог тухай ярьж байна. Онтологийн үзлэр бол Бурхны 3 бодгал гурвуулаа цаглашгүй мөнхийн бас хувиршгүй юм. Мөн бодгал бүр мэрэгэн ухаан, хүч чадал, цэвэр ариун байдал, шударга ёс, сайн сайхан, үнэн зэрэг чухал тэнгэрлэг чанаруудтай. Нөгөө талаас бид Бурхны бодгалууд нь бие даасан бодгалын хувьд бие биетэйгээ хэрхэн харилцдаг тухай ярихдаа гурвлын экономик онолын үүднээс ярьж байна гэсэн үг юм. Экономик гэдэг үг нь айл өрхийн зохион байгуулалттай холбоотой. Тиймээс гурвлын тухай экономик талаас нь ярьж байна гэдэг нь эцэг хүү ариун сүнсний айл нь тус тусдаа бодгал гэдэг үүднээс бие биетэйгээ хэрхэн харилцдаг тухай тайлбарлаж байна гэсэн үг юм. Гурвлын экономик үзлэр бол бодгал бүр өөр үүрэг хариуцлагатай, өөр түвшний эрх мэдэлтэй, өөр гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Мөн эцэг хүү ариун сүнс 3 хоорондоо ярилцдаг. Тэд хоорондоо санал нийлж
бие биедээ хариу үйлдэл үзүүлдэг гэх мэт маш олон янзаар харилцдаг. Гурвын онтологийн болон economic only-ийн аль нь Бурхан эцгийг эхний бодгаал гэж үздэг. Онтологийн гурвын үзлэр хүүн эцгээс бий болсон, ариун сүнс гэсэн эцгээс үүдэлтэй тул эцэг нь эхний бодгаал гэж үздэг. 1-р Иохан 4:9-дэр хүүгийн үе удмын тухай юу гэж хэлснийг авч үзье. Энд Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм гэжээ. Цорын ганц гэдэг үг нь грек хэлний monogenes гэдэг үгнээс гаралтай бөгөөд ихэвчлэн цорын ганц бүтээгдсэн буюу төрсөн гэж орчуулагддаг. Харамсалтай нь чуулганы эхэн үеийн зарим хүмүүс энэ үгийг хүү бүтээгдсэн учраас хүү бүрэн дүүрэн бурхан биш хэмээн үзсэн. Өнөөдөр ч зарим нэг гаж урсгалууд бүтээгдсэн гэдэг энэ үгнээс болоод хүүгийн бурханлаг чанарыг үгүйсгдэг. Энэ буруу сургаалыг залруулахын тулд Христ итгэгчид хүү бол мөнхөөр бүтээгдсэн эсвэл эцгээс мөнхөд бий болсон гэж хэлдэг уламжлалт өгсөн. Эдгээр үг хэллгүүд нь хүүг оршин байгаагүй, цаг хугацаа үгүй гэдгийг ойлгуулахыг зорьсон юм. Иохан 15:26 дээр ариун сүнс хаанаас ирсэн тухай Есүс юу гэж хэлснийг сонсоцгоё. Энэ нь би эцгээсээ та нарт туслагчийг илгээн. Тэр бол эцгээс гарах үнний сүнс мөн. Тэр эрэхтээ намайг гэрчлэн гэжээ. Энд буй гарах гэдэг үг нь грек хэлний ekporiomai гэсэн үг ба ихэнхдээ үнийг үүсэх гэж тайлбарладаг. Уламжлал ёсоор энэ ишлэгийг ариун сүнсний оршихуйн их үнцийг хэлж байна гэж ойлгосоор ирсэн. Харамсалтай нь энэ мэт ишлэлүүдийн улмаас зарим хүмүүс ариун сүнсийг мөнх биш, эсвэл бүрэн дүүрэн бурхан биш хэмээн буруугаар ойлгох нь бий. Тиймээс уламжлалт Христ итгэлийн теолог ариун сүнсийг гурвын нэг бодгаал эцгээс мөнхөд гаралтай хэдиж бүрэн дүүрэн бурхан гэж тун болгоомжтойгоор заасаар ирсэн. Эцэг бурхныг гурвын онтологийн буюу оршихуйн хувьд эхний бодгаал гэж үзэхээс гадна гурвын economic буюу зохион байгуулалтын хувьд ч мөн эхний бодгаал гэж үздэг. Эцэг хүн гэр бүлийнхэн дээр эрх мэдэлтэй байдаг шиг гурвын зохион байгуулалтын хувьд ч эцэг бурхан бол нөгөө хоёр бодгаалынхаа дээгүүр эрх мэдэлтэй гэж үздэг. Тиймээс түүнийг гурвын эхний бодгаал гэж үздэг. Бид эцэг бурхан хүүгийн дээгүүр эрх мэдэлтэй болохыг олон талаар хардаг. Жишээ нь хүү эцгийнхээ хүслийг биелүүлж байгааг бид Иохан 6:40 дээрээс харж болно. Мөн хүү эрх мэдэл хаанчлалаа эцгээс өвлөн авч буй талаар Эфес 1:20-22 зэрэг ишлэлүүдэд бий. Үнэн дээр хүүгийн хаанчлал эцгийн эрх мэдэлд ор байдгийг Библи бидэнд дахин сануулсан байдаг. Есүс Бурхны баруун моторт Бурхны хаан синтийн баруун талд залран буйг дуулал 111 Еврей 1:3 зэрэг олон ишлэлээс бид хардаг. Бурхны баруун мотор бол хүндэтгэл хүч чадлын байр суурь боловч хаан синти биш юм. 1-р Коринт 15:24 дээр Паулын хэлсэнчлэн эцсийн эцэст хүү хаанчлалаа эцэгтэй дамжуулан өгнө. Товчхондоо гурвын зохион байгуулалтын хувьд эцэг нь хүүгийн дээр эрх мэдэлтэй гэсэн үг. Эцэг хүүгийн харилцаа болон эрх мэдлийн тухай асуулт бол эдрээтэй асуудал юм. Гурвын дотор гүйцэтгэх эцэг хүүгийн үүргийн ялгаатай байдлаас чухамдаа хамаардаг гэж хэлж болно. Хүүгийн үүрэг нь эцэгтэй сайн дураараа дуулууртай байж үйлчлэх юм. Тэрээр энэ дэлхийд эцгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд ирсэн бөгөөд эрх мэдлийг нь дуулууртай дагдаг байв. Гэвч гурвын дотор эцэг хүүгээ хайрлаж, хүүн эцгээ хайрлаж, бие биеэ хүндэлдэг хайрын харилцаач мөн байсан. Тиймээс бид тэдний гүйцэтгэдэг үүрэг, тэдний бие биеэ хайрлсан харилцааны учрыг нарийн ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Үүнчлэн эцэг мөн ариун сүнсний дээгүүр эрх мэдэлтэй юм. Жишээ нь Лук 11:13 болон Эфес 1:17 зэрэг ишлэлүүдээс бид ариун сүнсийг эцэг илгээдэг гэдгийг олж мэддэг. Мөн Үлс 10:38 дээр бид эцэг нь хүүгээ ариун сүнсээр хүчрхжүүлсэнийг хардаг. Ариун сүнс энэ дэлхийд эцгийг төлөөлж, эцгийн хүслийг биелүүлэхийн тулд зааврыг нь дагдаг тухай Библиэр дүүрэн бий.
Гурвал зохион байгуулалтад эцэг нь хүүгийн дээгүүр эрх мэдэлтэй байсны адил ариун сүнсний дээгүүр эрх мэдэлтэй гэж үздэг. The father's authority. Эцгийн эрх мэдэл бол үргэлж хайрын эрх мэдэл байдаг. The father's authority Эцгийн эрх мэдэл бол хүүгээ хайрлаж, хүүгээ алдаршуулахыг хүсдэг хайр юм. to be glorified, just as the son. Хүүч бас эцгээ алдаршуулахыг хүсдэг. And finally, if they Тэгээд эцэст нь эцэг, хүү, ариун сүнс гурав бие биеэ хайрладаг. disagreement of will, Энэ талаас нь харуул эцэг, хүү, ариун сүнс гурвын хүсэл хоорондоо зөрчилдүүл яах вэ гэж бодогддог. in one sense, Гэтэл үнэн дээр хүү, ариун сүнс хоёулаа long to do the will of the үрд мөнхөд эцгийн хүслийг биелүүлж, eternally, эцгийг longs to үрд мөнхөд алдаршуулахыг хүсдэг. Тиймээс Бурхны хувьд хамгийн чухал зүйл бол гурвлын нөхөрлөлийн доторх хүсэл зорилгын нэгдэл, because хайрын нэгдэл, of being оршихуйн нэгдэл байдаг юм. of the Trinity. Ингээд бид эцэг гэдэг нэрийг хэрхэн ашигладаг тухай мөн Бурхан эцгийн бод галын тухай ойлголттой боллоо. Одоо бид Бурхан бүтээлүүдийнхээ болон хүн төрлөختөнд хэрхэн эцэг нь болдог тухай үзэхэд бэлэн боллоо. Бид Бурханы эцэг байх хүн тухай нарийн тайлбарлахаас үрдэж Бурхан өөрийн гурвлын мөн чанарыг илчлэхээс ч өмнө хуучин гэрээнд түүний эцэг байх хүн талаар өгүүлсэн хэд хэдэн хэсгээс онцолж үзэх нь зүйтэй. Тэдгээр ишлэлүүддэх эцэг гэдэг үг нь юун түрүүнд голчлон эцгийн бод галын тухай биш, харин гурвлыг бүхэлд нь ярьсан байдаг. Хэдий тийм ч шинэ гэрээнд түүний эцэг байх хүн чанарыг ихэнхдээ эцгийн бод галтай холбон тайлбарладаг. Тиймээс хуучин гэрээнээс ч бас эцгийн бод галыг илүүтэй онцолсон хэсгүүдийг унших нь зүйтэй юм. Түүний эцэг байх хүн чанарыг бид олон талаас нь ярилцаж болно. Гэвч бид Библиэд илүү ойлгомжтой зааж өгсөн 3 санааг авч үзнэ. Нэгдүгээрт эцгийн үүргийг бүтээгч талаас нь авч үзнэ. Хоёрдугаарт түүний бүтээлүүд ба хүмүүсийн хаан болох байр суурийг нь авч үзнэ. Гуравдугаарт Бурхан эцэг бол хүмүүсийн хувьд айл өрхийн тэргүү мэт байдаг гэсэн санааг судалж мэднэ. Ингээд эхлээд түүний бүтээгчийн үүрэг оролцоог эцэг байхуйтай нь холбон үзцгээе. Бичвэрт Бурханыг өргөн утгаар нь бүтээсэн бүгдийнхээ эцэг нь хэмээн тодорхойлдог. Тухайлбал Дэд хууль 32-ийн 6, Исая 43-ийн 6-аас 7, 64-ийн 8, Малак 2-ийн 10, Лук 3-ийн 38 зэрэг ишлэлүүдээс бид энэ жишээг харж болно. Ганц жишээ дуртахад Үлс 17-гийн 26-аас 28 дээр Паул энэ талаар Афинчуудад хандан хэлсэн байдаг. Энэ нь Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэг хүнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж тэдний цаг хугацаа болон нутаглах хил хязгаарыг тогтоож өгсөн нь танай зарим яруу найрагчдын бид бас түүний үр удам гэж хэлсэнчлэн гэжээ. Энд Паул өөр шашинтай яруу найрагч нар болох Клинтес болон Аратус нараас иш татсан бөгөөд тэд Зевсийг хүнийг бүтээсэн учраас хүн төрлөختний эцэг гэж үздэг байв. Мэдээж Паул Библийн Бурхан л жинхэнэ бүтээгч, харин Зевс биш гэдгийг нотолсон. Мөн Паул бүтээгч нь бүтээлийнхээ эцэг болдог гэсэн санааг энд баталж өгсөн юм. 我想圣经是一种语言， Библийг хүмүүний хэлээр бичсэн шүү дээ. Бидний бүтээгч Бурхантай харилцах харилцааг ихэвчлэн эцэг ба хүүхдийн харилцаагаар илэрхийлдэг. Энэ ч утгаараа Бурхан бидний эцэг гэдэг нь бидний гарал үүсэл болон түүний эрх мэдлийг харуулдаг. 代表源头，代表权柄。 Эцэг хүн үр хүүхдүүддээ төвчээртэй ханддаг чиг Бурхан бүтээлүүдийнхээ эцэг учраас унсан дэлхийд ялангуяа нүгэлт хүн төрлөختөнд туйлын төвчээртэй ханддаг юм. Энэ нь тэр бүтээлүүдэд хизээч шүүхгүй гэсэн үг биш. Харин Бурхан уурлагтаа удаан өршөөл нэгүслээ үзүүлэхдээ хурдан байдгийг тайлбарлахад тусалдаг юм. Бид дуулал 145-ийн 8-аас 9-р ишлэлээс энэ тухай харж болно. Энд эзэн нэгүүлсэнгүй хийгээд өршөөнгүй, уурлагтаа удаан хайр инэрлэр авгаа их юм. Эзэн бүгдэд сайн, түүний өршөөлүүд бүтээл бүхнийхэн дээр байна гэжээ. Ингээд бид Бурхны бүтээгч үүргийг нь авч үзлээ. Одоо бүгдээрээ Бурхны хаан байх үүрэг нь түүний эцэг байхтай хэрхэн холбогдож байгааг харцгаая. Эртний ойрхот орондод хүмүүс хаан эзнээ эцэг гэж дуудах,
хаан эзэн нь ард түмнээ үр хүүхдүүдээ гэж хэлэх нь нийтлэг байв. Энэ хэллэг нь Библиэд ч мөн тусгалаа болсон. Жишээ нь Израильчууд хаан Давидыг өөрсдийн эцэг гэж дуудсан байдаг. Мэдээж зарим Израильчууд Давидын удмын хүмүүс байсан учраас түүнийг өвөг эцгээ хэмээх нь зүй ёсны хэрэг. Харин бүхэл бүтэн нэг үндэстэн Давидыг өөрсдийн эцэг гэж дуудсан нь тэрээр тэдний хаан байсан гэсэн утгатай юм. Марк 11:10 дээр цугларсан олон хэрхэн хашгирсныг сонсцгоё. Энд эцэг Давидын маань айсвы хаанчлал ерөөлтэйе гэжээ. Давид Израилийн эцэг болсон нь түүний хаан байсантай шууд холбоотой юм. Үүнчлэн Үлс 4-ийн 25-аас 26 дээр чуулган бурхныг ийхүү магтсан байна. Энэ нь та өөрийн зарц бидний өвөг Давидын амаар дамжуулан ариун сүнсээр айлдахдаа юунд харийнхан уурсаж ард түмнүүд дэмий зүйлс хэдэнвэ. Эзэн ба түүний Христийн эсрэг газар дэлхийн хаад сууцгааж захирагчд цугларцгаав гэжээ. Энэ ишлэд Давидыг дахин Израилийн эцэг хэмээжээ. Учир нь тэрээр эзнэр туслагдж түүний хаан ширээн заларсан. Израилийг дайснуудын эсрэг тулаанд удирдсан нэгэн байсан юм. Тэгвэл эртний хүмүүс яагаад хаанаа өөрсдийн эцэг гэж дуудаг байсан юм бол? Эртний хаад ард түмэндээ санаа тавьж хэрэгцээ зүйлсээр нь хангаж хамгаалах зэрэг эцэг ёсны олон үргийг хүлээдэг байжээ. Тиймээс хаад өөрсдийгөө ард түмний эцэг гэж нэрлэдэг байв. Гэвч бодит байдал дээр эдгээр нь тэдний суртал ухуулга төдий байсан. Учир нь эртний хаад өөрсдийн ард түмэндээ л үйлчлэхээс илүүтэй өөрсдөө л үйлчилдэг байсныг харж болно. Харин яг тэр цаг үед Бурхан өөрийгөө Израильд илчлэхдээ хаан бол эцэг юм гэсэн ойлголтоор нь дамжуулан илчилжээ. Харин Бурхан бидний эцэг, эрхэм дээд эцэг, хаан язгуурт эцэг гэдэг нь огтхонч суртал ухуулга биш юм. Энэ бол үнэн. Бурхан бидэнд анхаарал тавьдаг. Тэр бидний хэрэгцээг хангадаг. Тэр яг л эцэг хүн шиг биднийг хамгаалдаг. Тиймээс тэр бол хаан тулсынхаа эзэнт гүрнийхээ эцэг нь мөн. Хүн төрлөختний хаад улс үндэстнийхээ эцэг гэж дуудагдж байсанчлан Бурхан энэ дэлхийн хаадыг захирдаг агуу хаан, сонгогдсон үндэстэн Израилийг шууд захирагч байсан учраас эцэг гэж дуудагддаг юм. Исая 63:15-аас 16 дээр эзний эцэг хүний чанарын тухай юу гэж хэлснийг сонсцгоё. Энэ нь Тэнгэрээс доош харж ариун цог жохлонт газараасаа үзээч. Таны зүтгэл, таны хүчит үлс хаана байна вэ? Надад хандсан таны сэтгэл өрөвдөл өршөөлт нь надаас холджээ. Харин та л бидний эцэг билээ. Эртнээс таны нэр бол золигч гэжээ. Энэ ишлэд Бурхныг эцэг хэмээн тодорхойлжээ. Учир нь тэрээр Тэнгэрлэг хаан Синтидэ залран бүх бүтээл хийгээд Израиль ба Юдаг онцгой замаар удирдан захирсан. Ялангуяа Тэнгэрлэг хааны зорилго бол цэргээ удирдан тулаанд орж, дайснаа дарж ард түмнээ хамгаалах явдал юм. Эцэг хүн үр хүүхдээ халамжилдаг шиг Тэнгэрлэг хаан маань биднийг тийхүү анхаардаг гэж бодохоор асар их итгэл ба амар тайван эрхэн дамжиггүй. Бид өөрийн хүчээр энэ дэлхийн ёрын муутай тэмцэж хүчрэхгүй. Гэвч Тэнгэрлэг хаан биднийг эцэг шиг хайрлан туслахад үргэлж бэлэн байдаг билээ. Жухамдаа энэ бол Есүсийн заасан гуйлтдах нэг санаа юм. Тэрээр шавнартаа Тэнгэр дэх эцэгтэй хандан залбирахыг зааварласан. Энэхүү эзний заасан гуйлтад Бурхныг бидний Тэнгэр дэх эцэг гэж хэлсэн байна. Библиэд Тэнгэрийн тухай дүрслэл бүгд адил байдаг. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн улс бол Бурхны хаан Синтид заларч ард түмнээ захирах тэрхүү газар юм. Тиймээс Есүс дагалдагч нартаа Тэнгэр дэх эцэг минь хэмээн залбир гэсэн нь Тэнгэрт залран буй хаан болох эрхэм дээд эцэгтэй хандан залбираарай гэсэн утгатай байдаг. Бурхан бидэнд өдөр тутмын маань хүнсийг өгч, өрийг минь уучлан, сорилтоос хамгаалж, бузар муугаас гэтлэгнэ гэдэг итгэл маань тэр бол биднийг хайрладаг хаан ба түүнд бидний төлөө эдгээрийг хийх хүсэл ба хүч чадал бий гэдэгт суурилдаг юм. Бурхныг бүтээгч болон хаан гэдэг талаас нь ойлгож мэдсэн учраас одоо түүний эцэг байхын мөн чанарын нэгэн тал болох өрхийн тэргүүний үргийнхэн тухай ярилцахад бэлэн боллоо. Теологод пастрын хүний үүргийн талаар үргэлж байсаар ирсэн нь миний сонирхлыг татдаг. Бидний итгэл бидний хэм болж төлөвшгöd нөлөөлдөг шүү дээ. Бурхан эцгийг хүндлэх тухайд ч бас адил.
сайн эцэгтэй байсан байгаагүй хүмүүсийн хувьд энэ бол хоёр талтай асуудал. Миний хувьд аав маань сайн аав байсан азтай хүн. Тиймээс Бурхныг Тэнгэрлэг эцэг минь гэж хүлээн авахд амархан байсан. Аавын маань хэлсэн үг бүхэн миний төлөө хийсэн бүхэн аавтайгаа харилцах харилцаа маань амьдралд маань ач тусаа өгсөн учраас Бурхан эцгийг эргээр хүлээн авахд маань чухал нөлөөтэй байсан. Гэвч олон жилийн турш хүмүүстэй ажилласан туршлагаараа би аавтайгаа сөрөг харилцаатай байсан хүмүүсийн хувьд энэ нь маш хэцүү гэдгийг ойлгосон юм. Нэг өдөр оюутнуудын маань нэг хурж ирээд Бурхан миний хизээч байгаагүй аав минь болсон гэсэн үг надад их өөр ойлголтыг өгсөн. Тэгэхээр бид Бурханы эцгийн зүрх сэтгэлийг ойлгож мэдснээр төрсөн эцэг маань сайн муу байснаас үл хамааран хичнээн хэцүү байсан ч эцэстээ Бурхан биднийг хайрлна гэдгийг ойлгох боломжтой юм. We've ever actually had that experience with our earthly fathers or not. Өрхийн тэргүүн гэдэг ойлголтыг мэдэхгүй хүн гэж баг үгүй үзээ. Ихэнхдээ эцэг их эмээ өвөө эсвэл бусад хамаатан садна нь тухайн гэр бүлийг удирдах шийдвэр гаргадаг. Тэгэхээр Библи Бурхны хүмүүстэйгээ харилцдаг харилцааг яг ийм маягаар дүрсэлсэн байх нь олон. Хуучин гэрээний цаг үед Бурхныг нэгэн улс үндэстний тэргүүн гэж үзэж байсныг бид олж харж болно. Жишээ нь Эхлэл 5:1-3 дээр Мөсе Бурхан болон Адамтай харилцах харилцааг Адам хүү Сеттэйгээ харилцах харилцаатай адилтхан дүрсэлсэн нь бий. Мөн хуучин гэрээнд Бурхныг ихэнхдээ Израилийн тэргүүн гэж дүрсэлсэн байдаг. Дэд хууль 1:31, дуулал 103:13 болон сургаалт төгс 3:12 зэрэг ишлэлүүдэд Бурхны ард түмэндээ үзүүлж байгаа халамжаас үүнийг бид харж болно. Хосea 11:1 дээрх эзний хэлсэн үгийг харцгаая. Энэ нь Израилийг залуу байх үед би түүнийг хайрлсан. Хүүгээ Египтээс дуудан гаргасан гэжээ. Энэ ишлэлд эзэн Израилийг баг балчраас нь хайрлсан эцэг хүний адилаар өөрийгөө дүрсэлсэн байна. Мөн тооллого 12:7 дээр Бурхныг Израилийн өрхийн тэргүүн гэж хэлсэн байдаг. Энд эзэн Мөсед хандан ийхүү хэлсэн. Миний зарц Мөсегийн хувьд тийм биш бөгөөд тэр миний бүхий л гэрт итгэмжит билээ гэв. Энэхүү гэр гэдэг нь еврей хэлний баят гэдэг үг юм. Еврей хэлний энэ үг зөвхөн байр байшин биш, байшин дотор нь амьдардаг хүмүүсийг илэрхийлдэг. Энд Мөсег өрхийн тэргүүнийхээ хүмүүс ба эд хөрөнгийг нь хариуцсан захирдаг хүү эсвэл зарц хэмээн дүрсэлжээ. Үүгээр Бурхан бол Израиль үндэстний өрхийн тэргүүн гэсэн цаа цанааг харуулсан байдаг. Мэдээж Бурханыг өрхийн тэргүүн гэсэн тодорхойлолт шинэ гэрээнд ч бас бий. Бурхан эцэг бидний гуйлтад яг л эцэг хүн хүүхдүүдэд хариулж байгаатай адил хариулдаг гэж Есүс Матай 7:9-11, Лук 11:11-13 дээр заасан. Бид Бурхны гэр бүлийн гишүүд болсон тул эцэг биднийг хайрладаг хэмээн Иохан 1:12-13, мөн 1-р Иохан 2:29 болон 3:1 дээр өгүүлдэг. Эцэг хүн үр хүүхдээ сахилгажуулдагтай адил Бурхан бидний сайн сайхны төлөө биднийг сахилгажуулдаг гэж Еврей 12:5-10 дээр хэлсэн. Чуулганыг Бурхны гэр ба гэр бүл гэж 1-р Тимот 3:15, 1-р Петр 4:17 зэрэг ишлэлүүдэд тодорхойлсон байдаг. Бурхны эцэг байх хувийн чанар нь пасторын үүрэгт онцгой ач холбогдолтой гэж би боддог. Хамгийн наад зах нь л гэхэд Бурхан бол эцэг. Өөрөөр хэлбэл Библиэд эцэг ямар байдаг, мөн Бурхан ямар байдаг нь үнэхээр гайхалтай харагддаг. Тиймээс бид Бурханд гэр бүл гэдэг ямар их чухал болохыг харж болно. Дэд хууль 6-р бүлэгт сонс, би Бурхны хууль болон хайрыг гэр бүлүүдээр дамжуулан сахин хамгаална гэж хэлсэн нь ийм учиртай. Эцэг эхчүүд амьдралаа үр хүүхдүүдэд өвлүүлэн өгч энэ холбоос тасрахгүй гэсэн үг. Тэнд л гайхалтай зүйл болдог нь тодорхой. Бурханд гэр бүл маш чухал. Үүнчлэн гэр бүлдч эцэг хүний үүрэг туйлын чухал байдаг. Тэнд пастрын үүрэг нөлөө байх ба дэлхийд даяар хаана эцгүүд хүчтэй байна. Тэнд соёл нь хүчтэй байдаг. Эцгүүдийн үүрэг сулраад ирвэл соёлонд ороотж эхэлдэг. Эцэг хүнийг ээж нь орлох боломжгүй. Мэдээж бидэнд бас сайн ээжүүд зайлшгүй хэрэгтэй. Гэвч эцэг хүний орон зайг юугаарч нөхөх боломжгүй юм.
Бурхны эцгийн үүрэгч мөн тийхүү хүчтэй нөлөөтэй байна. Эцэг хүний үүрэг оролцоо сулруул хүчирхийлэл гэмт хэрэг газар авч боловсрол доройтдог болохыг би хардаг. Тиймээс эцэг хүний үүрэг оролцоо сулруул тэр соёл тэр чигээрээ замбраагүй болж буруу зам руу ордог. Бурхныг эцэг гэж ойлгохгүй бол ийм л зүйл болно. Ингээд бүгдээрээ төгс хүчит эцэг Бурхны нэр ба бодгаал болон эцэг байхын талаар судалж мэдлээ. Одоо Бурхны хүсэл зорилгоо биелүүлдэг хязгааргүй хүч чадлын тухай судалцгаая. Иш нарын тунхагдаг хамгийн ихний итгэлийн үндсэн тунхаглалыг дахин нэг харцгаая. Энэ нь би тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит эцэг Бурханд итгэдэг. Энэхүү элч нарын тунхагт Бурхан эцгийг төгс хүчит гэсэн нь түүний хүч чадал хязгааргүй бөгөөд хинтээч зүрлэшгүй гэсэн үг юм. Уламжлалт теологийн нэр томьёонд Бурхны төгс хүчит хүч чадал гэдэг нь түүний omnipotence буюу бүхнийг чадах чанарыг илтгэдэг. Omni гэдэг үгийн үндэс нь бүх гэсэн утгатай. Potence гэдэг нь хүч чадал гэсэн утгатай үг юм. Эцгийн хүч чадал бол хязгааргүй юм. Учир нь түүнд хүссэн зүйлээ хийх хүч бас чадвар бий. Зөвхөн түүнд л ийм хүч чадал байдаг тул түүнтэй зүрлэх хинч үгүй билээ. Эцгийн хүч чадлын хязгааргүй бас хинтээч зүрлэшгүй чанарыг бид илүү наривчлан үзэх болно. Тэгэхээр эхлээд түүний хүч чадлын хязгааргүй мөн чанарын тухай ярилцъя. Бичвэрт эцгийг хүссэн бүхнээ хийх хүч чадалтай гэж төрсөлсөн байдаг бөгөөд түүний энэ хязгааргүй хүч чадлыг олон талаас нь тайлбарладаг. Энд түүнийг ертөнцийг бүтээх бас устгах чадaltaй гэдэг. Түүнд цаг агаарыг захирах, тулаанд дайснуудаа ялах, хүн төрлөختний засаг төрийг өдөрдөн засаглах, хүчит гайхамшгүүдийг үлдэх, өөрийн хүмүүсийг аврах хүч чадал бий. Ермая 10:16 дээр иш үзүүлэгч Ермая эзнийг ийхүү дүрсэлсэн байдаг. Энд харин эзэн бол жинхэнэ бурхан. Тэр амьд бурхан бөгөөд мөнхийн хаан. Уур хилэнд нь дэлхийг хөдөж, үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддгүй. Хүч чадлаараа дэлхийг бий болгож, мэрэгэн ухаанаар ертөнцийг тэр тогтоосон билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ. Түүнийг дуурахад тэнгэрс дээр ус хуржигндэг бөгөөд тэрээр дэлхийн төгсгөлөөс үлсийг хөөргөдөг. Тэрээр борон зориулж захилгаан бүтээж агуулхуудаасаа салхийг гаргадаг. Учир нь тэрээр бүхнийг бүтээгч бөгөөд Израиль нь түүний өвийн овог юм. Түүний нэр нь төг төмдийн эзэн гэжээ. Бурхан бүтээсэн дэлхийн ертөнцөө бүхэлдэн захирдаг. Түүнд хүссэн бүхнээ хийх хүч чадал бий. Исая 46-гийн 10-11 дээр эзэн өөрийн хүч чадлыг ийхүү товч бөгөөд тодорхой төрсөлсөн юм. Энэ нь зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ гэсэн. Би айлцсан бөгөөд үүнийгээ би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ гэжээ. Бурхны бүхнийг чаддаг мөн чанар итгэгч бидэнд энэ дэлхий эмх замбраагаа алдаж, уруудан доройтож байгаа мэт санагдах үед тийм биш гэдгийг сануулж өгдөг. Өөр ямар ч их сурвалж, хүч чадал Бурхнаас агуу байх боломжгүй. Энэ дэлхийн ертөнц ямар ч байдалтай байсан Бурхны хяналтаас гарна гэж үгүй. Бурхан хэмжээшгүй эрх мэдэлтэй бөгөөд түүнийг хизээч хүчин мөхөсдгүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Энэ нь бидэнд хязгаарлагдмал оюун ухаанаараа ойлгох боломжгүй зүйлс дундуур итгэлээрээ алхах хүч чадлыг хайрладаг юм. Бид Бурхны харж байгаа бүхнийг харж чадахгүй байх үед Бурхан бүхнийг захирч байгаа. Түүнд хүссэн зүйлээ гүйцээхэд хүч хүрхгүй зүйл байхгүй гэдгийг мэдэх нь үнэхээр сайхан. Надад юу ч тохиолдсон амьдрал маань хаашаач иргсэн бүгд Бурхны инэрэлт мутрын эрх мэдэлд ор байгаа шүү дээ. Тиймээс би өөрөө ч тайлбарлаж чадхааргүй тийм нөхцөл байдал байсан ч Бурхан надтай хамт алхаж тусаж дэмждэг гэдгийг мэдэх тул бат итгэлтэй байж чадна. Бурхан хүч чадлаа үзүүлэн ард түмнээ аварч байсан түүхүүд Библиэр дүүрэн байдаг. Бид хуучин гэрээний гитлэл номоос л гэхэд Бурхан Израилийг боолчлолоос чөлөөлөхийн тулд Египтэд дахал буулгасан тухай ард түмнээ цөл 40 жилийн турш хоол хүнсээр таслаагүй болохыг, амлагдсан нутгийг авахт нь тэдэнд ялалтыг өгсөн гэдгийг олонтоо уншдаг. Эртний Израильчүүдийн хувьд гитлэл ном бол тэдний мэдэх Бурхны золигч хүч чадлын талаарх хамгийн агуу жишээ байсан юм. Бид гитлэл номд гардаг Бурхны хүч чадлын талаар хуулийн номууд болох Гитлэл 14:23, Тооллого 14:13, мөн Дэд хууль 9:26-аас 29 зэрэг ишлүүдээс харж болно.
Энэ сэдвийн тухай хуучин гэрээний бусад хэсгүүдэд ч бас бий. Түүхтэй холбоотой номуудаас 2 дугаар хаад 17-гийн 36, Яруу найргийн номуудаас дуулал 66-гийн 3-аас 6, Иш үзүүлгийн номуудаас Исая 63-ийн 12 гэх мэт ишлүүдийг дурдж болно. Мэдээж эртний Израильчууд эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан нэгүслэр хүлээн авсан сүнслэг золилтынхон агуу байдлыг үл тоосон гэсэн үг биш. Тэдний хувьд би итгэлээр ирэх Бурхны хүч чадалд итгэж байна гэх нь туйлын үнэн зөв байсан. Гэхдээ Бурхан манай үндэстнийг нэг л гараараа боолчлоос чөлөөснөөр өөрийн хүч чадлаа баталсан юм гэж хэлэх нь хуучин гэрээг бичсэн олон хүмүүсийн хувьд илүү утга учиртай байсан юм. Мэдээж энэ бол нэг их гайхаад байх хэрэг биш л дээ. Гитлэлийн үеэр Бурхны хүч чадлын гадаад илэрлүүд нь няцаахын аргагүй бодит байсан тул үл итгэгч Египчүүд хүртэл итгэсэн байдаг. Бурхны хязгааргүй хүч чадлын талаарх энэхүү ойлголттой холбоотойгоор бид Бурхны хязгааргүй хүч чадлаас үл хамааран түүний хийх боломжгүй эсвэл хийхгүй зүйлсийн тухай ярив. Юуны өмнө тэрээр эцэг хүний мөн чанараар бүхнийг хийдэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс тэрээр энэ мөн чанарынхаа эсрэг юм хизээж хийхгүй гэсэн үг. Мөн чанар гэдэг бол үндсэн ба хувийн шин чанаруудын аль альнийг нь илэрхийлдэг өргөн утгатай хэллэг юм. Үүнийг бид хэн нэгний үндсэн зан чанар эсвэл оршихуйн чухал талууд гэж хэлж болох юм. Бурхан эцгийн хувьд түүний мөн чанарт түүний оршихуй, зан чанар багтахаас гадна гурвын бусад гишүүдтэй харилцах харилцааж багтдаг. Эцгийн мөн чанар хувиршгүй, өөрчлөгдөшгүй тул түүний хүч чадлаа хэрэгжүүлэх арга нь үргэлж хэвээр байдаг. Бурхны мөн чанарын хувиршгүй байдлыг Яаков 1:17 дээр тайлбарлсан байна. Энд гэрлүүдийн эцгээс бууж ирдэг, түүнд өөрчлөлтч өөрчлөгдөх сүудэрч үгүй гэжээ. Эцэг мөн чанартайгаа нийцэх зүйлсийг хийхэд хүч чадал нь хязгааргүй. Гэвч тэр зөвхөн мөн чанартайгаа нийцэх арга замаар л хүч чадлаа хэрэгжүүлдэг. Жишээ нь тэр хизээч үрд мөнх байхаа болохгүй. Тэр хизээч хүү болон ариун сүнсний дээрх эрх мэдлээ цуцлахгүй. Тэр хизээч гим нүгэл үйлдэхгүй. Мөн тэр үргэлж амлалтаа биелүүлдэг. Very interesting to me. Орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол Бурхан өнөөдөрч өчигдрийнхтэйгөө адил замаар ажилдаг гэдгийг таньж мэдсэн явдал байв. Энэ нь надад тун сонирхолтой санагдсан. Олон бурхан байдаг ба тэдгээр бурхад нь янз бүрийн амьгүй зүйлсэд оршдог гэсэн үзэл буюу анимизмын үзлийн дагуу хэрв бурхан тааваршгүй юм бол бид энэ дэлхийг судлах аргагүй. Учир нь бурханы арга зам өдөр бүр өөрчлөгдөн гэсэн үг шүү дээ. Харин бурхан өөрчлөгдөшгүй байвал бид энэ дэлхийг судалж түүний ажилдаг арга замуудыг судалж болно гэсэн үг. Тэгэхээр бурхан хизээч өөрчлөгдөшгүй гэдэг итгэл үнэмшлэл өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн гол суурь шүү дээ. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааныг хөгжих боломжийг олгосон чигээ мөн таахын аргагүй нөхцөл байдалд орсон Христ итгэгчдэд ч найдвар ба баталгааг өгдөг юм. Учир нь бидэнд учрыг нь олох шаардлага байхгүй. Бидэнд юу тохиолдох бол гэж санаа зовох эрэггүй болно гэсэн үг. Харин бидний бурханд хийж чадахгүй зүйл, давж чадахгүй бэрхшээл гэж үгүй гэдгийг мэдэж байхад л бидэнд хангалттай. Тэгээд Давид, Авраам, Адам, Есүс болон Паул дамлаж амлалтаа биелүүлсэн шигээл тэрээр нөхцөл байдалд тийхүү хандна гэдгийг бид мэднэ. Тэр бол найдаж болох үс итгэмжтэй нэг л янзаараа өдөр бүр нэг л ижил байдаг. Түүнд бидний бүхий л нөхцөл байдлыг шийдвэрлэх бүх хүч бий. To address our every circumstance. Бид эцгийн хязгааргүй хүч чадлын тухай ярилцлаа. Одоо бүгдээрээ зөвхөн Бурхны бүхнийг чадагч зүйрлэшгүй хүч чадлын тухай үзье. Исая 14:24-27 дугаар ишлэлд Бурхны хинтээч зүйрлэшгүй хүч чадлыг хэрхэн тайлбарласныг сонсцгоё. Энд төг төмдийн эзэн тангаргалан үнэхээр боцсон хэрэг минь биелж төлөвлөсөн минь бүтэн. Би Асерийг нутагтаа устган уулан дээрээ гიშгэн. Тогсон буулгыг нь хүмүүсээс авч дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна. Энэ нь бүх дэлхийн талаар тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мотор юм.
Учир нь төг төмдийн эзэн шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Тэр мутрай далаасан. Хэн үүнийг буцааж чадах вэ? Энэ багц ишлэлд эзний хязгааргүй хүч чадлын тухай дүрслээд зөвхөн түүнд л бүхнийг чадах хүч чадал бий гэснийг анзаарч байна уу? Түүнийг нацааж чадах хэн ч үгүй, түүнийг өөрчилж чадах хэн ч үгүй. Бурхан эцгийн хүч чадал хинтээч зүйрлэшгүй гэдэг энэ ойлголт цорын ганц үнэн бурхан байдаг гэдэг үгнээс аяндаа урган гарсан юм. Мэдээж өөр үхшгүй мөнхийн хүчтэй оршихуй байдаг байсан бол Бурханыг цорын ганц бурхан гэхэд хэцүү байх байсан. Үхшгүй мөнхийн хүчтэй байснаар эсвэл тэр хэмжээний хүч чадалтай байж л Тэнгэрлэг бурхан болно шүү дээ. Бурхан Йовд яг энэ тухай Йов номын 38 дугаар бүлэгтэл хэлсэн юм. Бурхан Йовд өөр шиг нь энэ дэлхийн ертөнцийг бүтээж захирч бүх зүйлийг хянах зэрэг агуу хүчрхэг зүйлсийг үйлдэж байж л өөрийгөө зүтгэж болно гэж хэлсэн байдаг. Гэтэл Бурхан бол цорын ганц үнэн Тэнгэрлэг бурхан мөн. Тиймээс зөвхөн Бурхан л хязгааргүй хүч чадалтай. Харамсалтай нь өнөө цагт олон сайн санаат Христ итгэгчид Бурхан бүхнийг чаддаг гэдгийг үгүйсгдэг болжээ. Тэд Библийг буруугаар ойлгож Бурхан бүтээлүүдийн төлөө өөр хийж чадах зүйл үгүй гэж заадаг. Гэтэл Бурханы бүхнийг чадагч хүч чадал бол бичвэрт буй гайхалтай бодит сургаал шүү дээ. Бурханы хүмүүс аюулд орсон үед тэрээр тэдэнд тусалж чадна гэдгийг мэддэг учраас л тусламж ирэн гуйдаг. Энэ дэлхийд ёрын муу ноёрхож байгаа мэт санагдсан ч Бурхан ёрын муугаас илүү хүчтэй гэдгийг бид мэддэг учраас амар тайван байж чаддаг. Бурхан бол бүхнийг чадагч гэдэгт итгэхгүйгээр бид Бурхан дайснуудаа ялж өөрийн хүүхдүүдэд амлсан ёсоор мөнхийн ёроолыг өгнө гэдэгт итгэх үндэсгүй болно шүү дээ. Төгс хүчит эцэг гэдэг үгнээс баялаг их теолог хөврөн гардаг нь үнэхээр гайхалтай. Биднийг гайхамшигтайгаар хайрлан халамжилдаг эцгийн хайраар дүүрэн хүчирхэг дотн Бурханд бид үйлчилдэг. Түүнд хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг бид мэддэг учраас түүний хамгаалалт бидний итгэлийг алдахгүй гэдэгт бид итгэлтэй байж чаддаг. Тэр үргэлж бидний бүтээгч, хаан, бас өрхийн тэргүүн байх болно. Түүний хүч чадал хязгааргүй бас зүйрлэшгүй. Тэр мөн өөрөө хизээч өөрчлөгдөхгүй учраас биднийг үргэлж авран хамгаалах болно. Түүний бидэнд өгдөг авралч бас үрд мөнхийх билээ. Ингээд энэ хүртэл бид гурвлын бурхан, гурвлын Тэнгэрлэг бодгаал буюу бидний хэлж заншнаар төгс хүчит эцгийн мөн чанарын тухай авч үзлээ. Тэгэхээр одоо 3 дахь сэдэв буюу эцгийн бас нэг үүрэг болох Тэнгэр газрыг бүтээгч нэгэн гэдгийг үзэхэд бэлэн боллоо. Тэнгэр газрыг бүтээгч эцгийн тухай ярихдаа бид түүний бүтээлч үйлсийг 3 талаас нь авч үзэх болно. Нэгдүгээрт бид эцгийн бүтээлийн үйлсийн тухай суралцсан. Хоёрдугаарт түүний бүтээлийн сайн сайхан байдлыг анхаарч үзнэ. Гуравдугаарт эцгийн бүтээлүүдийн дээрх эрх мэдлийн тухай тус үзэх болно. Ингээд эхлээд эцгийн бүтээсэн бүтээлийн үйлсийг дунгаан бодцгоё. Бүтээл бол элч нарын тунхагт эцгийн тухай онцлон хэлсэн нэг ажил нь юм. Энэ нь итгэлийн үндсэн тунхаглалын хамгийн ихний хэсэгт багтсан болохыг та санаж байгаа бах. Энэ нь бид Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит Бурхан эцэгт итгэдэг. Энэ бол бичвэрдэх Бурханы хийсэн бүх зүйлсээс Христ итгэлийн түүхэнд итгэгч бүрийн хүлээн зөвшөөрдөг Бурханы хийсэн нэг ажил юм. Ихэнх Христ итгэгчид Бурхан дэлхийн ертөнцийг бүтээж тэтгэж байдаг гэдгийг мэддэг. Учир нь бичвэр энэ тухай олонтоо өгүүлдэг. Үнэн дээр бид Библийн хамгийн эхний хуудсыг нээн уншихтал Бурханыг Тэнгэр газрыг бүтээгч гэснийг олж хардаг. Эхлэл 1-ийн 1-р ишлэлийг харцгаая. Энэ нь эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ гэдэг. Энэхүү танилцуулга ишлэлийн дараа Эхлэл номын 1-р бүлгийн үлдсэн хэсэгт Бурхан 6 өдрийн дотор дэлхийн ертөнцийг бүтээж байрлуулсан тухай тайлбарласан байдаг. Чуулганы түүхийн туршид Эхлэл 1-р бүлгийн тайлбарын талаар олон янзын онол бий болцсоор ирсэн. Бараг бүх теологчид Бурхан экс нихило буюу оргуу хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн гэдэг дээр санал нийлдэг. Энэ нь Бурхан Тэнгэр газрыг бүтээхээс өмнө түүнээс өөр юу ч үгүй байсан гэсэн үг юм. Бурхан өмнө нь оршин байсан ямар нэг зүйлээр дэлхийн ертөнцийг бүтээгээгүй.
Түүгээр зогсохгүй Бурхан цаг хугацаа болон орон зайг бүтээсэн гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Харин теологчид Бурхан эцэг энэ дэлхийн ертөнцийг яг хэрхэн бүтээсэн талаар ялангуяа бүтээлийн 6 өдрийн мөн чанарын тухай санал зөрөлддөг. Клемент Орижен, Августин зэрэг чуулганы эцгүүд эдгээр өдрүүд бол бүтээл нь нэг агшинд бий болсныг төлөөсөн дүрслэл гэж үзсэн. Харин Иренеус, Тертуллиан гэх мэт хүмүүс үүнийг энгийн 24 цагийн хугацааг илэрхийлсэн гэдэг. Гэтэл шинжлэх ухаан дэлхийн ертөнцийг олон жилийн настай гэж үзэж эхэлснээс хойш олон теологчид бүтээлийн хугацааны тухай өөрөөр тайлбарлаж эхэлсэн. Зарим нь өдөр гэдэг нь 24 цагийг хэлсэн хэдий ч Бурхны бүтээлийн өдрүүдийн хооронд урт хугацаа байсан гэж үзсэн. Харин бусд нь өдөр гэдгийг 90 үе ба 90 зууны дүрслэл гэж үзэх болсон. Certainly, Эхлэл 1-р бүлэг дэх бүтээлийн өдрүүдийн талаарх асуудал нь олон янзын маргааны үндэс болсон нь мэдээж. Тэдгээр маргааны нэг бол энэ нь утга зохиолын ямар хэлбэртэй вэ гэдэг асуудал гэж би бодож байна. Жинхэнэ үнэн баримтуудыг ойлгуулахын тулд бичсэн үү? Эсвэл сүнслэг үннийг тайлбарлахын тулд бичсэн үү? Тэгэхээр бид аль талд нь орж болохгүй юм. Бурхан бол дэлхийн ертөнцийн бүтээгч. Энэ үнэн дээр л бид санал нийлэх ёстой. Эхлэл 1-р бүлгийг шинжлэх ухааны баримт гэж уншвал мэдээж бүтээлийн утга учир мөн чанарыг мэдэх гэж уншихаас огт өөрөөр тайлбарлах хэрэгтэй болно шүү дээ. Анхны чуулган болон итгэгчдийн элч нарын тунхагийг ашиглаж байсан хамгийн чухал зорилго бол итгэгчдэд Бурхан зөвхөн Бурхан эцгийн бод галаар өдөрдүүлсэн Бурхан л энэ дэлхийн ертөнцийн сүнслэг материаллаг амьд ба амьгүй бүхнийг бүхэлд нь бүтээж тогтоон тэтгэж байдаг гэдгийг ойлгуулах явдал байсан юм. Энэ нь Нехемая 9:6 дээрх Левитчүүдийн хэлсэн санаатай нийцэж байгаа юм. Тэдний үгийг сонсцгоё. Энэ нь "Өө эзэн минь, та л ганц эзэн билээ. Тэнгэр болон тэнгэршийн тэнгэрийг төг төмттэй газар ба түүн дээрх бүхнийг тэнгис төдийгүй түүний доторх бүхнийг бүтээсэн нь та билээ. Тэр бүхнийг амьлуулсан нь та билээ. Тэнгэрийн төг төмдийг өмнөө мөргүүлэгч нь та билээ" гэжээ. Энд Бурхан ганцаараа энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж хэлсэн байна. Мөн зөвхөн Бурхан л оршин буй бүхэнд ам өгөгч бүтээсэн дэлхийн ертөнцийг тогтоон тэтгэгч нь юм гэжээ. Мэдээж тэнгэр газрыг бүтээж тогтнуулах ажлыг Бурхан эцэг өдөрдөн хийсэн боловч энэ ажилд гурвал бүхэлдээ өөр арга замаар оролцсон гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Жишээ нь эцэг хүүг энэ дэлхийн ертөнцийг бүтээхдээ ашигласан байдаг. Тэр одоо ч дэлхийг тогтоон тэтгэхэд оролцдог. Бүтээлийн тухай 1-р Коринт 8:6 дээр Паул юу гэж тайлбарласныг сонсцгоё. Энэ нь бидний хувьд ганц Бурхан эцэг байна. Бүх юм түүнээс гарсан бөгөөд бид түүний төлөө юм. Мөн ганц эзэн Есүс Христ байна. Бүх юм түүгээр агаад бид ч түүгээр байгаа юм гэжээ. Энэ Бурхан эцэг бол бүтээлийн их үндэс гэж Паул хэлсэн байна. Бүтээл түүнээс бий болсон. Харин ингэхдээ энэ нь хүүгээр дамжуулан бий болсон. Эцэг хүүгээрээ дамжуулан амьдралыг тогтоон тэтгэсээр байгаа учраас л бид амьдрсаар байгаа юм гэжээ. Ариун сүнсний оролцоо бичвэрт арай далд хэлбрээр дурддагдсан байдаг. Хуучин гэрээнд голдуу Бурхны сүнсний ажлуудын талаарх ишлэлүүдэд дурддагддаг. Хуучин гэрээний үед ариун сүнс Бурхны нэг бод гал гэж хараахан бүрэн илчлэгдээгүй байсан ч гэсэн энэ дэлхийд Бурхны хүслийг биелүүлсээр ирсэн. Ариун сүнс хуучин гэрээг бичсэн хүмүүсийг онгодоор хөтөлсөн тухай Марк 12:36 дээр бий. Хуучин гэрээний үед ч иш үзүүлэг ба сүнслэг биелэг авиасын их үндэс бол ариун сүнс байсан гэж Паул Үлс 2:2-оос 17-д хэлсэн байдаг. Хуучин гэрээнд Бурхны сүнсний тухай бичгтээ ариун сүнс бол бие даасан тэнгэрлэг бодгал гэдэг хожмын илүү тодорхой илчлэлийг таамаг төдийгөөр үлдээсэн нь учиртай. Жишээ нь Эхлэл 1:2-3 дээр энэ тухай өгүүлдэг. Энэ нь
газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүнзгий гадаргууд харанхуй бүрхэж, Бурхны сүнс усны мандал дээгүүр илэн хальж байлаа. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлцсанд гэрэл бий болов гэжээ. Энд буй Бурхны сүнс гэдэг нь Бурхны бүх бод галуудыг хэлж байна. Гэхдээ шинэ гэрээний зүгээс харах юм бол энд ариун сүнсний бод галын ажлыг онцолсон байна гэж харж болно. Бид Бурхан эцгийн бүтээгч үүргийнхэн тухай авч үзлээ. Одоо бүгдээрээ бүтээлийн сайн сайхны тухай үзэхэд бэлэн боллоо. Many religions and philosophies Ихэнх шашин бас философи материалын ертөнц бол ёс бус буюу сайнч биш, мууч биш гэж үздэг. Зарим нь энэ дэлхий бол ёрын муу гэж хэлдэг. Жишээ нь анхны чуулганд тулгараад байсан тэр сүнслийн философи нь материалын ертөнц завхарсан тул үнэн амралт хүрэхийн тулд энэ бие махбодоос чөлөөлөгдөх ёстой гэж үздэг байжээ. Дэлхийн ертөнцийн тухай энэ сөрөг үзэл бол Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэдгийг элч нарын тунхагт онцлон заах нэг шалтгаан болсон юм. Дэлхийн ертөнц бол Бурханы сайн сайхан чанар шингэсэн сайн сайхан бүтээл хэмээн Библиэд хэлсэн байдаг. good character. Эхлэл 1-р бүлгийн 4, 10, 12, 18, 21, 25, мөн 31-р ишлэлүүдэд бүтээлийн сайн сайхны тухай нийтдээ 7 удаа дурдсан байдаг. Тэгээд тэдгээрийн хамгийн сүүлд нь бичвэр хэлэхдээ бүтээл бүхэлдээ зүгээр нэг сайн биш, харин нэн сайн болсон гэжээ. Эхлэл 1:31 дээр Мөсө юу гэж хэлснийг харцгаая. Энд өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа гэжээ. Харамсалтай нь Бурхан энэ дэлхийг бүтээгээд удаагүй байхад Адам Ева хоёр сайн мөг мэдүүлэгч модны жимснээс идэж Бурханы эсрэг гимнүгэл үйлдсэн юм. Хүн төрлөختний энэхүү гимнүглөөс болж Бурхан бүтээлийг бүхэлд нь хараасан юм. Үүний тухай Эхлэл 3:17-оос 19 дээр Бурхан Адамд хандан хэлсэн байдаг. Энэ нь чамаас болж газар харагдлаа. Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүр дунд түүнээс хооллох болно. Чам тэрээр өргөс зангуугч ургуулна. Чи хээрийн үүс ногоогч идэх болно. Чи газар шороондоо буцтлаа тухныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ гэжээ. Бурхан Адамын гимнүглээс болж газар шороог хараасан тул тариа ногоо ургах нь амаргүй болж Адам болон бусад хүн төрлөختөн хоолныхоо төлөө хөлсөө туслуулах хэрэгтэй болсон. Газар шороог хараасан энэ хараал газар тариалан төдийгүй дэлхийн бүхий зүйлсд нөлөөсөн. Паул Есүс Христээр дамжин ирэх итгэгчдийн аврал нь эцэстээ бүтээлийг эргэн сэргээх болно хэмээн Ром 8-р бүлэгт бичсэн байдаг. Ром 8:20-с 22 дээрх Паулийн үгийг сонсцгоё. Энд яагаад гэвэл бүтээл хоосонд захирагдсан боловч найдвар дотор бүтээл өөрөө ч мөн ялзарлын боолчлолоос чөлөөлөгдөж өнөө хүртэл бүх бүтээл нь хамтаа яолон хамтдаа төрөх зовлон эдэлтгийг бид мэднэ гэжээ. Газар шороонд хүрсэн хараал нь бүхий л бүтээлд нөлөөсөн гэж Паул энд хэлсэн байна. Хэдий Бурхан ийхүү хараасан ч бид бүтээл нь сайн сайхан байхаа болсон гэж бодож болохгүй, тийм ээ. Хүн төрлөختөн гим нүгэл унснаас болж бүтээл хохирол амссан. Гэсэн ч дэлхийн ертөнц одоо ч Бурханых хэвээрээ тул үг үндсэн сайн сайхан хэвээрээ билээ. Паул гэрлэлтийн хүчинтэй байдлын тухай мөн Христ итгэгчид бүхий л хол хүнсийг идэж болох тухай бичгтээ мөн энэ тухай дурдсан байдаг. 1-р Тимот 4:4 дээр тэрээр хэлэхдээ Бурхны бүтээл бүр сайн гэжээ. Паулийн хэлсэн үгийг анзаарав. Тэр бүх бүтээл сайн байсан гэж хэлээгүй. Харин Бурхны бүтээл бүр сайн байна гэж хэлжээ. Үнэн дээр энэ бодит дэлхийн ертөнц бол сайн сайхан юм. Учир нь Бурхан үүнийг сайн гэж тунхагласан. Энэ нь бидний амьдралд олон бодит нөлөөтэй. Үүний нэг нь бид байгаль орчноо хамгаалах хэрэгтэй гэдэг явдал юм. Бид бол бүтээлийг хариуцсан нэрвүүд. Мөн Бурхан ч энэхүү бүтээлээ хайрдан хамгаалах болно. Тэр дахин сэргээх болно. Бүтээл устдаж алга болохгүй. Харин дахин сэргэх цаг ирнэ. Бид шин тэнгэр, шин газарт үрд мөнхөд амьдрах болно. Бурхны бүтээсэн энэ бодит дэлхийн ертөнц бол сайн сайхан юм. Бидний бие махбод хийгээд бидний эргэн тойрон бүгд сайн сайхан юм шүү дээ.
Тэгэхээр гэрлэлт хоол хүнсгээд Бурхны бүтээсэн бүхэн сайн гэдэгт бид итгэлтэй байж болно гэсэн үг. Паул Ром 1-р бүлэгт Бурхны сайн сайхан бүтээлүүдээр дамжин хүн төрлөختөнд илэрхий харагдаг гэж хэлсэн нь ийм учиртай. Мөн дуулал 19 Тэнгэрс Бурхны суу алдрыг тунхаглаж байна гэж хэлсэн нь ч бас ийм учиртай. Джон Уэсли 18 дугаар зуунд бичсэн Бүтээлдэх Бурхны мэрэгэн ухааны судалгаа номынхоо 3 дугаар хэсгийн 2 дугаар бүлэгт бүтээлийн сайн сайхны тухай дүрсэлсэн байдаг. Түүнийг юу гэж бичсэнийг сонсъё. Энд дэлхийн ертөнц бүхэлдээ дээд нэгний төгс төгөлдөр байдлыг илтгэсэн зураг юм. Энэ зураг нь түүний оршихугаас гадна түүний нэгдэл, хүч чадал, мэрэгэн ухаан, бие даасан байдал, сайн сайхныг харуулдаг гэжээ. Дэлхийн ертөнц бол сайн Бурхны бүтээл учраас аль хэдийн өөртөө агуулж буй төрлөх сайн сайхнаараа дамжуулан түүний сайн сайхныг харуулдаг. Бурхны бүтээл бол түүний сайн сайхны тусгал юм. Үүнээс бид юуны өмнө бүтээл өөрөө ёрын муу биш бөгөөд ёрын муу угаасаа бүтээлтэй хамаагүй байсан гэдгийг харж болно. Мөн Бурхан энэ дэлхийг бүтээхдээ үнэхээр сайн сайхнаар бүтээсэн гэдгийг ч харж болно. Бүтээл угаасаа гоо үзэсгэлэнтэй. Гэхдээ тэрхүү гоо үзэсгэлэн гэм нүглийн үр дагавраас болж сэвдсэн юм. Өргөс зангуу, духны хөлс урсах гэдэл Бурхны бүтээлд оройтсон. Гэхдээ Христ итгэгчдийн хувьд биднийг эргэн сэргээх үйл явцыг Бурхан аль хэдийн бидний дотор эхлүүлсэн. Бид бол Христийн доторх шинэ бүтээл мөн. Эртний нэгэн магтан дуунд өгүүлснээр Христгүй хүмүүсийн нүд хизээж харж байгаагүй тэрэл зүйлсийг Христ итгэгчид хардаг гэжээ. Бид бүтээлийг Бурхны мутрын бүтээл гэдгийг ойлгож эхэлдэг. Түүнчлэн бид бүтээл доторх урлаг, гоо үзэсгэлэн, бүтэц, зохицол нэгдлийг олж хардаг. Энэ бол шин тэнгэр газрын амталгаа юм. Өөрөөр хэлбэл Бурхны бүтээлүүд бүхэлдээ шинжлэгдэх үед биднийг бүтээлийн сайханд баясан баярлуулахыг хүссэн. Яг л тэр зорилго биелж бид тийхүү баясаж баярлах болно. Ингээд бид бүтээл болон бүтээлийн сайн сайхны тухай ойлголттой боллоо. Одоо бүгдээрээ эцэг өөрөө бүтээгчийнхээ хувьд бүтээлийнхээ дээгүүр эрх мэдэлтэй байдаг тухай авч үзье. Эцгийн бүтээгчийн эрх мэдлийн тухай ярих зүйл олон бий. Гэхдээ бид үндсэн 3 шин чанарыг нь авч үзэх болно. Эдгээр нь түүний эрх мэдэл болон бүрэн эрхт хосгүй онцгой бүхнийг хамарсан байдаг. Энэ 3 шин чанарын тухай нэг бүрчлэн ярилцъя. Эхлээд бүтээгч эцгийн эрх мэдлийн бүрэн эрхт мөн чанарын тухай авч үзье. Өөрийн бүтээлээ яах эсгээ шийдэх бүрэн эрх чөлөөтэй тул эцгийн эрх мэдэл бол бүрэн эрхт юм. Библи түүний бүрэн эрхт эрх мэдлийг ихэвчлэн ваарчин шаврынхаа дээгүүрх эрх мэдэлтэй байдагтай зөвөрлөдөг. Бид энэ тухай Исая 29:16, Исая 45:9, Ирмая 18:1-10, мөн Ром 9:18-аас 24 зэрэг ишлүүдээс харж болно. Бурхны эрх мэдлийн тухай Паул Ром 9:20-21 дээр юу гэж хэлснийг хамтдаа сонсцгоё. Энд баримлан та яагаад намайг ингэж хийв гэж баримлчинд хэлдэггүй. Нэг зуурамгийн шавраар хүндтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаан дээр эрх мэдэлгүй гэж юу гэжээ. Мэдээж Паулийн уран яруу асуултын хариулт нь ойлгомжтой. Бурхан бол бүхнийг бүтээгч учраас бүтээсэн бүхэндээ юу хүсснээ хийх эрх чөлөө, эрх мэдэл түүнд бий. Бурхан энэ дэлхий дээр болж байгаа бүх зүйлсийн дээгүүр бүрэн дээд эрх мэдэлтэй гэж Библи заасныг зарим хүмүүс сонсоод айж түгшин игдүүцэн бухимдчих болох юм. Харин Христ итгэгчид Бурханыг хинбэ гэдгийг мэддэг болохоор талархалтай байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бидний амь амьдрал бидний төлөө өөрийн хүүгээ загалмай дээр өгсөн бүх мэрэгэн ухаан, бүх хүч чадал болон хайр нэгүслэр дүүрэн эцгийн гарт байгаа.
ялангуяа зовлон бэрхшээлтэй үед амьдрал хяналтаас гарах үед энэ бол жинхэнэ гайхалтай тайвшрал болдог. What is happening in our lives? Even if we don't understand Хэдийгээр бид амьдрал минь болж байгаа зүйлсийг ойлгохгүй байж болох ч хэрв та Есүс Христэд итгэсэн бол Бурхан таны аав бөгөөд таныг хайрлан халамжилж байдаг. Тэрээр таныг ямар ч зүйл туулсан хамгаалж харж ханддаг. Заримдаа бид асар их зовлон шаналлыг туулдаг. Гэхдээ бүх зүйл түүний хяналтад бий. Тэрээр таны сайн сайхны төлөө таны ариуслын төлөө үнийг зөвшөөрсөн гэдгийг та амьдралдаа хүлээн авч чадах уу? Бурхан дайснуудыг маань анд нөхөд болгон эргүүлдэг. Ингэж л биднийг хайрладаг. Түүгээр дамжуулан бид давуулан дийлдэг. Бид зүгээр нэг ялан дийлдэггүй. Биднийг хайрладаг, түүгээр дамжуулан бүр давуулан дийлдэг гэж байна. Тэгэхээр Бурхан биднийг ариусгаж Есүстэй адилхан болгохын тулд зовлон бэрхшээлийг ашигладаг. Тэр л зөвшөөрсөн учраас бидний амьдралд энэ бүхэн тохиолдож бид Христтэй адил болж чадна. Тэр ухаалаг сайн эцэг шиг биднийг сахилгажуулдаг хэмээн Еврей 12 дугаар бүлэгт өгүүлсэн байдаг. Итгэлийн тэмцлийн утга учир бол энэ гэж би бодож байна. Би ойлгохгүй байсан ч Бурхан надад санаа тавьдаг гэдгийг өөртөө байн сануулж байх хэрэгтэй. Тэрээр энэ бүгдийг миний сайн сайхан ариун байдал, ариуслын төлөө үнийг зөвшөөрсөн байдаг. for my sanctification. Бурхан эцэг бүрэн эрхт эрх мэдэлтэйгээс гадна бүтээсэн бүхнийхээ дээр хосгүй онцгой эрх мэдэлтэй. Эцгийн бүтээгчийн эрх мэдэл хосгүй онцгой гэдэг нь өөр хинч түн шиг бүрэн эрхт биш учраас л тэр юм. Зөвхөн бүтээгчл бүрэн эрхт эрх мэдэлтэй. Зөвхөн Бурхан л бүтээгч юм. Үүнээс гадна гурвлын экономик буюу зохион байгуулалтын хувьд эцэг гурвлын бусад бод галуудынхаа дээгүүр эрх мэдэлтэй байдаг. Жишээ нь Есүс энэ тухай Иохан 5:26-аас 27 дээр өгүүлдэг. Энд эцэгт өөрт нь ам байдгийн адил мөн хүүд өөрт нь ам байлгахыг хүүдээ тэр сойрхжээ. Тэр бол хүний хүүд тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгөв гэжээ. Есүс энэ дэлхийг шүүх эрх мэдлээ эцгээс авсан гэж энд хэлсэн байна. Энэ эрх мэдэл эцсийн эцэст эцэгт байдаг. Мөн түүний энэ эрх мэдэл хосгүй онцгой эрх дарах байсан. Гэтэл эцэг өөрийнхөө өмнөөс дэлхийг шүүлгэхээр хүүгээ томилжээ. Үүнтэй ижил санааг 1-р Коринт 15:24 дээрээс харж болно. Энд Есүсийн дэлхийн ертөнцид дээрх эрх мэдэл нь эцгийн агуу хаанчлалын дор байдаг гэжээ. Ариун сүнсний хувьд ч бас адил. Иохан 16:13, Ром 8:11 болон 1-р Петр 1:2 зэрэг ишлэлүүдэд ариун сүнсч мөн эцгийн хүслийг биелүүлдэг гэжээ. Хүүгийн эрх мэдэл болон ариун сүнсний эрх мэдлийг эцэг өгдөгчлөн бусад бүхэл бүтээлийн эрх мэдлийг эцэг өгдөг. Тэнгэр элч нар дэлхийн удирдагчид эгэл хүмүүст хүртэл тодорхой хэмжээний эрх мэдэл бий. Энэ бүх эрх мэдлүүдийг Бурхан өгдөг. Тиймээс эцгийн эрх мэдэл бүтээлийн эрх мэдлээс ямагт дээгүүр байдаг гэсэн үг. Эцгийн эрх мэдэл бүрэн эрхт хосгүй онцгой байдгаас гадна түүний дэлхийн ертөнцийн дээгүүрх эрх мэдэл нь бүхнийг хамарсан байдаг. Бурхны эрх мэдэл бүхнийг хамарсан гэдэг нь тэр бүтээсэн бүхнээ нэг бүрчлэн захирдаг гэсэн үг. Энэ нь хоёр чухал утгыг илэрхийлдэг. Нэгдүгээрт хүн бүр Бурхны эрх мэдэд дор байдаг гэсэн үг. Бурхныг дуулууртай байх үүргээс ангид байх хинч ямар ч уршгүй байхгүй. Эцэгт үнэж тэнгэр элч нар болон хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрч дуртаяа захирагддаг. Харин жүтгэрүүд итгэлгүй хүмүүс түүнийг эсэргүүцэн тушаалуудыг нь сахихаас татгалздаг. Гисэн хэдий ч эцгийн ёс суртахууны шүүлт хүн бүрд тулгарх болно. Бид хаана амьдарч ямар шашин соёлтой байхаас үл хамааран бүгд Бурхны өмнө хариуцлагатай. Хоёрдугаарт бүх зүйлс Бурхны эрх мэдэл дор байдаг. Түүний эрх мэдэл бүтээсэн зүйлсийн бүхий л хэсгүүдийг хамардаг.
Учир нь Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд бүгд тодорхой ёс суртахуунтай байдаг. Тэр бүх зүйлийг зоригтой мөн ёс суртахууны чанартай байхаар бүтээсэн. Өөрөөр хэлбэл юу ч байсан, ямар ч бүтээл байсан зориггүй эсвэл ёс суртахууны хувьд тодорхойгүй бүтээгддэггүй. Бүтээл бүр Бурханы хүслийн дагуу ажилдаг тул сайн байдаг. Эсвэл түүнийг эсэргүүцэн босдог тул ёр муу байдаг. Орчин цагт итгэгчид амьдралын асуудлуудыг ариун зүйлс, дэлхийн зүйлс гэж ангилан хуваах хандлагатай болсон. Бурхны эрх мэдэлд орох ариун зүйлсэд сүм чуулган, магтаал, хүндлэл, сайн мэдээ, мөн Библи судлал зэргийг багтаадаг гэж ойлгодог. Мөн бид гэр бүл, ёс зүйн холбоотой шийдвэрүүд дээр Бурхны тушаалуудыг сахихыг эрмэлзэж, үүнийг ариун зүйл хийж байна гэж боддог. Гэтэл улс төр, боловсрал, ажил мэргэжил гэх мэт дэлхийн зүйлсэд Бурхны тушаалууд хамаагүй гэж боддог Христ итгэгчид олон байдаг. Орчин цагийн энэ ариун болон дэлхийн гэж ялгадаг явдал нь үнэндээ Библийн дагуу биш юм. Сургаалт өгс 3:6, Номлогчийн үгс 12:14, мөн 2-р Тимот 3:16-17 зэрэг ишлэлүүдэд Бурхан хүний амьдралын бүхий л талбаруудын тухай өгүүлсэн байдаг бөгөөд түүний эрх мэдэл бидний хийдэг бүх зүйлд хамаатай гэдгийг харуулдаг. Бид эрх мэдлийг ихэнхдээ сөргөөр ойлгодог дэлхийд амьдарч байна. Тиймээс Христ итгэгчид Бурхны эрх мэдэлд итгэх нь гайхалтай хэрэг юм. Учир нь Бурхан энэ дэлхийг одоо шаарилсаар байна. Бүх зүйл Бурхны хяналтад бий. Бурхан эхлээс төгсгөл хүртэлх бүхнийг мэддэг. Бурхан бол бүх хүнийг шүүх тэр нэгэн мөн. Тэр юу хийхээ сайн мэддэг учраас бид итгэлтэй байж болно. Энэ бол бидний ирээдүйн найдвар юм. Бурхан эцгийн тухай энэ хичээлээрээ бид элч нарын тунхагийн хамгийн ихний итгэлийн үндсэн тунхаглалыг наривчлан авч үзлээ. Бид энэхүү тунхаглал дахь Бурханы талаарх ойлголтыг ярилцлаа. Бид төгс хүчит Бурхан эцгийг гурвлын ихний бод гайл гэдгийг үзсэн. Мөн эцгийн тэнгэр газрыг бүтээгч үүргийнхэн тухай судаллаа. Бурхан эцгийн бод галын тухай ойлголт нь Христ итгэлийн бүх теологийн үндэс суурь юм. Бичвэр дэх гурвлаар орших жинхэнэ Бурханыг таньж итгэхгүй юм бол бид хуурамч Бурханыг шүтэж байгаагаас өөрцгүй болно. Тэгэхээр бичвэрт эцэг гэж нэрлсэн гурвлын бод галыг таньж мэдэж итгэн хүндлэх нь жинхэнэ мөргөл хүндлийн чухал хэсэг юм. Хүү болон ариун сүнс хоёулаа эцгийг дуулууртаа даган хүндлэн мөрөгдөг бөгөөд тэд эцгийн алдрын төлөө ажилдаг. Тиймээс Бурхан бол бидний дуулууртай байдал, хүндлэл мөргөл, алдар магтаалын төвн билээ. Maker of heaven and maker of earth, and in Jesus Christ his only begotten Son, our Lord. He was conceived by the Holy Spirit, born of the Virgin Mary, suffered under Pontius Pilate. He was crucified and dead and buried, and I believe what I believe. What makes me what I am. I did not make it, no, it is making me. It is the very truth of God, not the invention of any man. I believe that he who suffered was crucified, buried, and dead. He ascended into heaven, where he sits at God's mighty right hand. I believe that he's returning to judge the quick and the dead and the sons of men. And I believe what I believe. It's what makes me